ингээд дотоодтойгоо ярилцахад чухал. Тэсэн байцгаана өнөөдөр дотоодтойгоо ярилцах сэдвээр уянгатойгоо ярилцсан. Одоо уянга манай өнгөрсөн удаа бас эрийн бичиг бичдэг гэд эрийн бичгийнхаа талаар бас подкаст хийчихсэн. За сайн уянга. Сайн уу? Энэ өдрийн минь хүргэе. За дахиад уулзч байгаадаа баяртай байна. Би ч гэсэн айгу баяртай. Тэгээд би яг ихтэй чиний нэг постыг үзчихсэн аахгүй юу? Тэгээд дотоодтойгоо ярилцахад чухлыг чи яг бичсэн байсан. Тэгээ би нэрээ яг энэ штэ гэж бодоо. Тэгээ одоо хоёлаа яг энэ талаар ярилцъя. Тэгэхээр яг дотоодтойгоо ярилцсан гэдгийг хүмүүс яг юу гэж ойлгоод байна юм. Одоо жишээ нь би ингэж бодож ил та би өөрөө өөртөө ярилцдаг гэл тэгэхээр тарихтынхаа яриаг бодоод байж бас магадгүй шүү дээ хүмүүс те. Энийг өмсгөө тэрийг өмсгөө гэ ганцаараа байж та хүн чинь ингээ бодлороо өөрөө өөртөө ярьцдаг шүү дээ. Тэгвэл энэ тарихны энэ яриаг дотоодтойгоо ярилцах гэдэг юм уу? Аль эсвэл арай ондоо юм байгаа юм. Яг юу байна? За хүн өөрөө дотоод руугаа өнгөн гэдэг маань бол хүн ер нь бол өөрийгөө л хайрлахаас эхэлнэ. За тэгээ дотоод руугаа өнгөж за бид нар бол одоо энэ дэлхийн ертөнцийн дээр оршиж байна. Хүмүүний энэ одоо сайхан махан биед энэ орчлон ороод ир хүмүүн заяан төрөөд бид нар одоо аргын амьдрал буюу одоо энэ махан биеэ хөдөлгөж ажил хөдөлмөр эрхлэж зоос мөнгө олж амьдрал ахуйдаа нэмэр болж явсаар одоо өнгөрсөн цаг хугацаанд одоо орооч бид нар амьдраа явж байна. За тэгээд ер нь бол хүн өөрөө өөрийнхөө дотоод мөн чанар руу өнгөж харна гэдэг бол хүн өөрийгөө л таних эхэлж байгаа. Өөрийгөө л хайрлах эхэлж байгаа. Бид нар өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө ойлгоогүй гэсэн болоод бид нар амьдралд маш их төөрөлддөг юм байна л да. Тэгээд өнгөрсөн одоо 6 жилийн хугацаанд суралцаа явж байхдаа бол хүн ер нь гаднаас юмыг хайх биш. Хүн өөрийгөө л ер нь аюу анзаарах хэрэгтэй юм байна. Бидний одоо тэр гаднаас хайгаад байдаг бүхий л зүйл маань бол бидний өөрөөс маань тий өөрийн минь дотор оршиж байт юм байна. Бидний амин чанар буюу дотоод хүч гэж одоо агуу зүйл байт юм байна гэдгийг бол суралцаж ухаарад явж байгаа. Тэгэхээр өөрийгөө хайрлна, өөрийгөө одоо тий дотоод руугаа чимээлнэ гэдэг бол өөрийгөө сонсох эхэлж байгаа. Өөрийгөө хайрлж би яг тий одоо миний сэтгэл санаа ямар байна? Би хаана одоо хүнд ингэж их гомдсон байна? Би өнгөрсөн цаг хугацаанд одоо ямар амьдралыг туулсан? Ялангуяа бүр хүүхэд нас руугаа бүр ингэж очих нь бүр айгүй чухал тий. Тэгээ сүүлийн үед хүмүүс маань маш гоё суралцаад ер нь бол өөрөө өөрийнхөө дотоод мөн чанартай бас нэлээд ажилтдаг болсон. За тэгээ өөрийгөө хайрлаж, өөрийгөө сонсож өнгөрснөөс авсан таата таагүй тэр дурсамж тий энэ зүйлүүдэд ангааж өөрөө өөрийнхөө дотоод бүтэн болно гэдэг маань өөрөө маш чухал зүйл байгаа байхгүй. Миний бодлоор бол тийм. Тэгээд миний одоо суралцаад ухаарад явж байгаад ойлгосон зүйл гэвэл хүн өөрийгөө л ойлгох нь хамгийн чухал юм байна. Өөрийгөө хайрлаж гэдэг л ерөөсөн. За тэгээ өөрийгөө ойлгож өөрийгөө хайрлна гэхээр одоо яах юм гэл тий хүмүүс гайхдаг штэ. Хамгийн түрүүнд өөртөө өвөлдөл хийж эхлэх байхгүй. За амьдралдаа өглөө гоёрт басна. Маш энгийн зүйлээс эхэлж болно шүү дээ. Өөрт ингээ байдаг тий уураш нь хүрээд байдаг бол өөрийнхөө тэр уураш анзаарах, ер нь өөрийгөө анзаарах. За тэгэл өөрийнхөө одоо муу зуршлуудаас салах тийм үү. За энэ мэтчлэн ингээд өөртөө ажиллаад за би ч энэ дээрээ л нэг алдаа гаргаад байна да. Би энэ дээрээ л болохгүй байна да гэд хүн өөрчлөгдөх хэлээд байгаа байхгүй. Хүн бол өөрчлөгдөж болно шүү дээ. Тэгээд маш гоё хүн өөрийгөө ойлгож өөрийнхөө дотоодоос эдгэрнэ гэдэг бол энэ орчлон ороогийн хамгийн гоё гайхамшигтай эд шийдэл гэж би хэлэндээ. Тэгээд өөрийнхөө дотоодыг чимээл таны дотор бүхий л зүйл байна. Бүжижинж байна. Одоо хариулах тэр тий гайхамшигтай таныг одоо гацаа торгоос гаргах мэрэгэн ухаанчинж байна. Одоо бүхий л зүйл чинь өөрөө чинь дотор байна л гэж хэлсэн. Тэгэхээр өөрийгөө чимээлнэ, өөрийгөө хайрлна гэдэг маань маш гоё зүйл шүү л гэж одоо хэлье да тий. Өөрийгөө ингэж хайрлан дотоодоо чимээлнэ гэхээр одоо миний хувьд ойлгомжтойгоо ч гэсэн ингэж хийж байгаа бас зарим хүмүүс яг маань гэсэн үг гэдэг тийм асуудал бас байдаг юм л дээ. Өөрийгөө чимээлнэ дотоодосоо ингэж сонсно гэдэг нь одоо яг яаж сонсох бид нар чихээ авчаад ингэж энэ нэг гидсэндээ ч юм уу зүрхэндээ авчаад ингэж нааж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо яг арга техник нь ямар вэ? За миний хувьд бол ер нь бол ингээд яг өөрийгөө чимээлээл өөртөө ажиллаад тий суралцаал гэхээр нөгөө бодол мэдрэмж гэл энэ зүйлүүд чинь ингээл яг тустай байдаг байхгүй юу. Тэгэхээр чинь ингээ хүн чинь хамгийн түрүүнд ингээл
бодолдоо төрөлтчдөг. Ингээ сөрөг бодолт толгойд нь орж ирлээ. Өст амьдрал бүтггүй юм байна. Ямар ч хэцүү юм. Би угаасаа чадахгүй юм байна гэл хин нэгэнтэй өөрийгөө харьцуулах эхэлдэг тий. Энэ ямар ч гоё юм дээ. Ийм гоё болсон. Хүмүүс яаж би стацгүй юм аа гэл ингээл өөрийгөө буруутгал эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ маань нөгөө нэг дотоод боолооч маш сөрөг. Бидний нөгөө энергич маань маш тийм доод энерги илбэлцэл байгааг илэрхийлж байгаа. Өөрийгөө үүсгэх, өөрийгөө шүмжлэх, өөрөө өөртөө итгэлгүй байх. За амьдралд одоо тэр өөрт байгаа гоё зүйлүүдэд олж харахгүй байх гэдэг одоо тэр хүн яг үннийг хэлэхэд бол өөрийнхөө хувьд ингээд доошоо унтсан байна гэсэн үг байхгүй юу? Сэтгэл готролд ороод одоо нөгөө сэтгэл судлалын одоо шинжилгээ ухаанаар бид чинь сэтгэл готрол гэл айгу сайн мэддэг тий. Тэгэл стресс, депресд ороод за энэ маань тэгэл цаашгаа явсаар байтал бүр ингээд өөрийгөө бусдаас тусгаарлаад ер нь нэг юм хүн өөрийгөө амьдралд ойлгохоо болоод ирэхээр л өөрийгөө хайж эхэлнэ. Тэрнээс амьдрал болоод юу гэдгийг те цаас мөнгө аваад явж хат хүн анзаардгүй штэ. Тэр тийм хүмүүстэй хандаж эхлэхэд өөрийгөө ингээ ойлгоно гэдэг зүйл бол та өөрийгөө л ажиглахаас эхэлнэ. Өөрийгөө ажиглах. Яг ямар үедсдэг санаа чинь гихэлцээд юм те. За тэгээд юу гэдгийг одоо хин нэгэн ирээл таныг шууд гарнаас ч хөтлөөл за чи ингэсэн байна тэгсэн байна гэж хинч танд хэлэхгүй. Тэгэхээр өөрөө ирэл хийлнэ гэсэн үг бас. Өөрийнхөө төлөө үйлдэл хийнэ гэсэн үг. Ямар нэгэн гоё өөрт хэрэгтэй нэг ч гэсэн хувь хүний хөгжлийн подкаст сонсч болно шүү дээ. Тэр нөө мэдлэг гэдэг зүйл биднэрт аягүй хэрэгтэй гэдэг юм билээ. Бид нар мэдлэгийн тусламжтайгаар л өөрийгөө олно. Ядаад бодлоо, мэдрэмжээ ялгаж сурна. Ядаж нэг төвлөрч суугаад нэг 5 минутныг нүдэн ханаад нэг бясалгал хийж тий одоо сууд сурна. Бясалгал гэдэг маань ч гэсэндээ хүмүүс ойлгохдоо зүгээр нүдэн ханаад ингээд суугаад хаяг бясалгал гэж ойлгодог. Гэтэл бясалгал гэдэг маань та яг өөрөө хийж байгаа зүйл дээр бүрэн төвлөрөөд яг одоо цагтаа таны бүхий л оюун бодол ухамсарчин яг ирж байгааг л одоо бясалгал гэж хэлээд байна шүү дээ. Та хоол ээж явахдаа хааж гурилаа зураад бид нар илтж явахдаа яг тэр гурилыг л харж байдаг тийм үү. За хуцаа угааж явахдаа бид нар одоо энэ толбыг алхчихсан гэл яг тэрийг л харж байдаг. Гэх мэтчлэн ингээд бидний хийж байгаа зүйл болгон бясалгал. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө ингээ хайж байгаа хүмүүс маань гаднаас ингээ хайгаад идэх байхгүй юу? Гаднаас ингээд хин нэгнээс юм хайгаад идэх. Тэгэхээр хамгийн түрүүнд гаднаас биш өөрийгөө анзаараад суугаарай л гэж хэлмээр. Айдастай байна уу? Төгшүүртэй байна уу? Тийм ээ? Бүр ингээд үнэхээр ингээ амьсгалахад хэцүү байна уу? Бүр ингээ хин нэгнээс очиж тусламж авмаар байна уу гэл өөрийгөө л анзаар. Хэрвээ та тэгээ өөрийгөө анзаараад танд ямар нэгэн юм таагүй мэдрэмж мэдрэгдэж авах юм бол бусдын одоо тэгээ хаана танд туслах тийм зүйлээ эрэлхийлж эхэлнэ гэсэн үг. Таниуч бай. Ишээ тийш асуу. Гоё тэгээ өөрөөсөө мөнгө зоос бити хармал 30,000, 40,000, 50,000 байсан ч гэсэн нэг зүйлийг өгөөд тий одоо өөртөө нэг мэдлэг нэмээд ав. Ингэж л бид нар өөрчлөгдөн. Тэгэхгүй ингээд яах вэ ямар хэцүү юм бэ гэл нэг хүн дээр очиж шууд дөрөс авч байгаа юм шиг өөрчлөгдөн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь алхам тутамдаа л өөрийгөө анзаараад өөрийнхөө сөрөг бодол заав тэгээ мэдрэмж зүуд зүүн совин гэл зөндөл юм ба штэ бид нар анзаарах гэвэл энэ болгоно бол анзаараад одоо мэрэгжлийн тий одоо бүр ингээд өөрөө ганцаараа ч гоё хин нэг мэрэгжлийн үнээс бас тусламж авч болно шүү дээ. Гоё сэтгэл зүйчтэй ярилцж болно. Тийм ээ. Сэтгэл зүйчдэр очиод би одоо миний сэтгэл зүйн одоо депресс, стресс ямар төвшин байна? Би үнэхээр сэтгэл готролд орсон байна уу? Эсвэл би стресстэй байна уу гэд тий өөрийнхөө тэр сэтгэл готрол, стрессийн төвшинг тодорхойлуулж болно. Тэг хүн өөрийгөө ойлгочхоор айгуу гоё идэх байхгүй юу? Өөрийгөө ойлгох. Би чи ер нь сэтгэл готролд орчоод байгаа юм байна штэ. Би чи ер нь төвших хэмнэгтэй л болчиход байгаа юм байна. Одоо би дандаа л нэг юм юунаас нь яриад байгаа шүү дээ. Нэг юм төөрөгдөлд орсон хэцүү тийм үеэс яриад байгаа байхгүй тий. Дандаа л хүн болгон тийм байна гэж байхгүй. Тэгэхээр ер нь би ер нь надад их айдас байгаад байдаг. Энэ айдсаа би яаж хаанаас олж мэдэх вэ ч гэдэг юм ингээд тий. Бид нэр ингээ өөрсдөө аягүй анзаарах хэрэгтэй. Бидний ерөөсөө бүхий л тэр айдас сэргийлзээ энэ бүх зүйл маань яг одоо байшингаар яриад хүний нэг үндсэн 7 үрд гэдэг шүү дээ. Үндэс үрдэн дээр маш их зүйлүүд одоо ингээд хадгалагдсан мэдээллүүд. Тэгэхээр хүн өөрийгөө анзаарах хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Тийм. Тэгээд бусдаас тусламж хүсэхдээ бити санаа зов, бити эргэлз. Хэрвээ анзаарч чадахгүй байвал хэн нэгнээс тусламжийг заавал авах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тэгэхээр өөрийгөө анзаарахаас л эхэлнэ гэж хэлье да. За ингээд хэлвэл ойлгогдож байна уу? Сарнаа маань энэ дээр бас нэмэлт юм хэлмээр байна тий. Одоо ингээд нэг хамгийн ихний харагч одоо ингээд бодлоо. Ингээд ажиглаж ихсэх шүү дээ. Бидний мэдрэлгүй ингээд өсчдөг бодлуудыг ингээд нийт толгойд ийм бодол хайгаад байгаа юм байна. Тэгэнгүүт мэдрэмжээ ажиглах болоод байгаа юм. Тэр нь жоохон хүн төвхтэй болоод ирдэг байхгүй бодолч яах вэ ингээд уус толгойд урсаад байгаа юм чинь би тэгж ядчих чинь тий.
Хөө энэ удамжинд явж хөө энэ нэг хараа ямар бүх юм. Хөө энэ чинь бүр гिचчээ энэ гэл одоо өмнө нь болохоор ухаан мэдрэлгүйгээс ингээл яваал тэгэл тэрэндээ бид нар ингээл итгэл мэдрүүлсэн шүү дээ. Бодол чинь болохоор уг нь би биш шүү дээ. Бодолтой итгэл мэдрүүлсэн. За тэгвэл одоо ингээд цаашлаад боч мэдрэмжээ ажиллах юм байна. За тэгвэл энэ бодол мэдрэмжээс яг ямар ондоо юм бэ? Яаж ондоо? Чиний хүн болгоны хувьд ондоо л хастай. Чиний хувьд тэр нь яг ямар гэдэг? Чи тэрийг одоо яг яаж салах? Одоо энэ нь бодол байна, энэ мэдрэмж байна гэдэг ч юм уу те. За ер нь бол эн чинь бас одоо юу гэдгийг те маш богино хугацаанд суралцдаг зүйл биш л те. Хүн бол өөрөө өөрийнхөө алдаа оноон дээрээс за амьдралд ирж байгаа бэрхшээл, сорил те одоо энэ бүх зүйлүүдээс дандаа суралцж идэг гэж би ойлгосон. За угсаа ч тэгдэг. Ингэж бид нар өөрөөсөө мөн одоо бусдаас бидрийг энэ орчлон ороод ухааруулах гэж, сэхээруулах гэж цаанаасаа даалгаварт ирсэн ч хүмүүс байдаг. Бидрийг ингэж одоо дотоод хүний минь хүч чадлыг ундруулах гэж угаасаа тийм сүнсний даалгаварт ирсэн ч хүмүүс байдаг. Тэгэхээр ер нь бол миний хувьд бол би хамгийн их одоо маш их сэтгэл готролд орж ирсэн 19 онд. За энэ үед бол би хүмүүс намайг ер нь баг галзуурцсан байна л гэж хэлж байсан. Гэтэл надад бол хизээч би өөрөө галзуурах юм шиг санагдчихсан байхгүй юу. Тэгээ би өөртөө ажиллаж эхэлсэн. Яаж ажилласан бэ гэхээр би хамгийн түрүүнд мэрэгжлийн сэтгэл зүйчд хандсан гэсэн үг. За миний толгоонд бол одоо маш их сөрөг бодол, за дээрэс нь одоо төгших хэмбэг хамарсан, одоо хавсарсан. За тэгээд үнэхээр одоо энэ орчлон ороод амьсгалахад одоо маш хэцүү. Энийг бол одоо давхад одоо үнэхээр хэцүү шүү дээ. Тийм ялангуяа нь одоо сүүлийн үед сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэл маш их яригдж байна. Энэ зүйлийг одоо даван туулж байгаа тэр хэцүү сүнсний харанхуй ангилыг туулна гэдэг маань өөрөө яг тамд байгаа юм шиг мэдрэмж авахгүй. Маш хэцүү тийм. Тэгэхээр энийг бол нэрээ үнэхээр даван туулсан хүнд бол баяр хүрхээс аргагүй. Энэ одоо суралцж байгаа хагшинд бол бодол маш аимшигтай. Сөрөг бодол бол үнийг бол зүгээр л одоо хинч биш болох нь тий. Тэг яг ингээд ухтаа ингээд та нар маань анзаараад үзэхэр тэр бодол яг юу юм бэ? Ямар ч хийх хоосон тий. Бид нар зүгээр л ургуулаад айцаараа ч юм уу. Одоо ингээд нөгөө нэг тэр өөрт байгаа тэр гимтлээсээ бид нар л одоо тэр сөрөг бодол янз бүрийн бодлуудыг гаргаж ирээ. Бид нар яг тэр бодлыг баг амьдралдаа ингээд хэрэгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бодол гэдэг зүйл маань өөрөө маш хүчтэй байгаа тийм шүү дээ. Гэтэл мэдрэмж гэдэг зүйл болохоор миний одоо ингээд мэдэрч ойлгосноор бол яг эндээс өсөж ирдэг тий. Энд одоо жишээ нь уянгач хийсэн нэрэ энэ Германы одоо тийм эмчнэр чамайг галзуурч штэ гэвэл би бодлоор бол одоо би итгэжмээр байгаа байхгүй юу. Яна би галзуурсан биш үү гэл тий. Одоо тэр сэрэлтийн үйл процесс явагдаж байх үед бол маш хэцүү байсан. Оншин болтохгүй тий. Одоо ингээд би өвдөгөөд идэг их мэтчлэн угаасаа аюу хэцүү зүйл байдаг байхгүй юу. Тэгэл нөө эмнэлэгт очихоор онш тогтоохгүй сүлд хүн чинь баг өөрийгөө галзуурж ийн л гэж бодно штэ тий. Гэтэл яг бодлоороо бол би тэгж бодно. Гэтэл энэ дотроос тийм үстэй нэг юм дуу хоолой. Үгүй тийм юм байхгүй шүү дээ. Уянга чи зөв зүгээр байна. Чи өөрөө юмыг нэг оролдоод үзэлтэй. Өөрөө нэг юмыг хайгаад үзэлтэй. Нэг энд нэг юм цээжний голт нэг бүрэн дүр мэдрэмж байгаад шүү. Нэг юм өөртөө ихтэй мэдрэмж тий. За одоо жишээ нь бид нар ингээд нэг 2 дахь өдөр замд гарахгүй гэл айгүй нэг хүчтэй нэг бодолтой шүү дээ тий. Тэгэнгუთ тэрийг яг ингээд зөрчөөд гарчхаар яадаг вүлээ. Машин идэрдэг ч юм уу. Заавал нэг юм болдог тий. Гэтэл тэрийг бид нэр бодлороо уусаал дутчихдаг байхгүй. Өнөөдөр 2 дахь өдөр юм чи бурхан минь одоо гайгүй явсаа одоо машин тэр бити эвдрээсээ одоо яана гайгүй хата гэл ингээл бодоод тахад тэр зүйлийг бид нэр яг л дутчихдаг. Энэ маань нөгөө бодол байхад л энэ л та миний одоо ойлгож байгаа бол гэтэл бид нар дотроосоо тий зүгээр 2 дахь өдөр чи яг ясмнэр ярих юм бол хамгийн сайн өдөр гэсэн шүү дээ гэл тий. Надад ямар ч тийм сөрөг зүйл ирэхгүй гэдгийг яг ингээд нэг юм дотроосоо мэдрээд тэр 2 дахь өдөр гэдгийг бүр ингээ мартаад зөвхөн тэр гоё ээж дээр очих ч юм уу, хань дээр очих ч юм уу, хүүхдүүд дээр очих ч юм уу, тэр гоё мэдрэмж аашны баяр хүртээ очиод тэнд нэг аз жаргалт үйл явдал болохыг мэдчихэж байгаа шүү дээ. Ээжтэй гоё тэрүүж үнсэх. Ээж нь сайхан хоол игээд тэг хүлээж авах. Эсвэл одоо юу гэдгийг тэнд нэг гайхамшигтай ажлыг бүтээх гээд явж байгаа. Энэ нэг өөрийнхөө дотоод мэдрэмжэндээ хөглөгдөх буюу итгэх. Энэ бол маш үнэн байхгүй. Тэгэхээр бид нар өөрийгөө л анзаарах хэрэгтэй. Бас л нөгөө тий яг ингээд энийг одоо юу гэдгийг нөгөө шууд ингээд хүн ингээд бас анзаарна хэрэгсээ ойлгодог байхгүй юу. Тэгэхээр үйлдэл хийх хэрэгтэй. Юу хийх юм? Бясалгал хий. Бичиж тэмдэглэл. Одоо ямарваа нэгэн махан биендээ тасгал хөдөлгөөн одоо нарны мөргөл те янз бүрийн юм хийхэд одоо тэрнийхээ тэмдэглэлийг бич.
Тэр тэмдэглэлд бичиж байгаа зүйлүүд бол мэдрэмж ахгүй тий. Та сая ингээд нарны мөргөл хийгээд 108 удаа мөргөхөд ямар мэдрэмж ав? Хүс гарлаа. Цээж онгойч юм. Амьдртыг гоё баяр баясгалтайгаар мэдэрч чинь. Ингээл нэрээ тэнгэрийн хаяа харсан чи ямар гоё харагдаж байна гэл тий. Энэ бол ингээд яг эндээс гарч байгаа жинхэнэ гоё мэдрэмж хаад байгаа байхгүй. 108 мөргөж эхлэхээс өмнө ёо бурхан минь 108 ёо одоо нөгөө календар нь хаана байна? Одоо яаж тэмдэглэнэ? Одоо мөргөж чаддаг байгаа гэл хэлдэг үстэй тий. Энэ маань өөрөө нөгөө ботлоо тахна шүү дээ. Зүр энгийнээр тий. Би бол ингэж л одоо ялгаж эхэлсэн гэх юм уу? Бүр одоо гүнлүүгээ сүнслэг төвшин руугаа ингээд ороод тий дотоод хүний бүр дуу хоолой руу ороод ирэхээрээ тэр чинь бас ингээд арай өөр зүйл тий. Одоо ингээд яг ботлоор ч юм уу юугаар ч ингээд нэг миний хувьд бол тий би бичвэрээр одоо дотоод хүнтэй холбогддог. Тэгээд сүүлийн үед одоо бичвэрээр баг холбогдохгүй бясалгалт хийхэд л яг мэдрэмжээр ингээд тий гоё ярьдаг одоо болсон ба штэ дотор хүнтэйгээ. За тэгэхээр бид нарт ерөөсөн хамгийн түрүүнд өөрийгөө ажиглах бодол мэдрэмж хоёроо ялгах гэдэг маань маш чухал байгаа шүү гэж хэлмээр байна тийм. Мэдрэмж гэдэг зүйл өөр их гоё шүү дээ. Хүн ингээ мэдрэмжээ таниад ирэхээр дотоод ертөнц рүү дурладаг байхгүй юу? Үнэхээр ингээд тарих ингээд тэг хосордог. Тэгэхээр ер нь бол энэ мэдрэмжээ таних ч хүмүүс бол төвлөрөх хэрэгтэй. Тэр нь юу гэдгийг хэр бясалгал хийх хэрэгтэй. Сайн алах, гадаа нэг цаг алах. Өөрийгөө л ажиглана та. Тэнд байгаа шуу, нисэж байгааг шуудыг л ажиглана. Нэг бол сайхан тэмдэглэл бич. Өглөө өдөр өнөөдөр юу хийв? Тэ? Өдөр ямар өнгөрөв? Гэх мэтчлэн дандаа өөр дээрээ тэгж төвлөрөх зүйлүүд хийх хэрэгтэй. Үнэхээр чухал. Дээрээс нь махан биений дасгал хөдөлгөөн маш чухал. Махан бие байнга хөдлөх. Нэг гуцаад өвсөд сайхан мөрөг. Нэг бол үнэхээр тэр онлайнаар ба йогонд яв тий. Нэг бол фитнестэй яв гэх мэтчлэн махан бие гэдэг бол өөрөө хөдөлж явах нь маш чухал шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө аливаа зүйлийг нүү тэнцвэртэй авч явах хэрэгтэй шүү бид нар чинь. Дотоод мөн чанар болон одоо энэ арга тал руугаа бас бид нар аль алийг тэнцвэртэй авах нь хамгийн чухал байхгүй. Тэгэхгүй хит нэг тал руу туушраа авчаараа л нөгөө өөрийнхөө дотоод мөн чанараас холдоод эхэлдэг. Өөрөөсөө төрөлдөд эхэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр л нөгөө нэг бүх юм нэг утгагүй санагдал нэг гацаад хоригт орсон юм шиг ингээл уур нь хүрээл ааш нь хүрээл яг л нөгөө нэг бодлоод ч ажиллаад эхэлэх шүү дээ. Нөгөө сөрөг бодлоод нь. Яа тийм байна. Үл мэдрэмжээ сүултээ ингээд сонссоор сүултээ бодсон алан бэлтэрсэн юм шүү дээ тий. Ер нь бол ялгадаг болчдөг гэсэн үг байхгүй юу? За ийм юм бодож яах юм бэ гэдэг түүнийг ухамсартайгаар зогсоож чадах чадвартай болно гэсэн үг. Яг үл илүү ухамсар дээр төвлөрнө шүү дээ. Дотгошоогоо төвлөрөхөр чинь хүн чинь ингээд бяцлаад игээд ахаар дотоод мөн чанар буюу тэр ухамсарт сүнсэн дээр ингээд гой төвлөрж өөрийнхөө нөгөө дотроосоо тэр гой мэдрэмж мэдээлэл хайгаад өөртөө доторлогоо гүн одоо ажиллана шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг толгойд ямар нэгэн сөрөг бодол ингээл хүн нэмж орж ирнэ шүү дээ. Бас ёо гэлтэй тэнгууд за иймэрхэн бодохгүй гэдэг өөр ингээд гой ухамсартайгаар тэр сөрөг бодлуудыг өөрөөсөө явуулж чадах тийм чадвартай л болно гэсэн үг шүү дээ. За ийм юм яагаад толгойд орж ирээд байна юу болоод байна гэ тэ амьдрал нэг бэрхшээл ирсэн ч гэсэн тэр бэрхшээлийг за эндээс яг надад юу ойлгох гээд юм те би ингээд одоо ил ухамсар тархиараа болоод уурлал ёо ямар хэцүү юм бэ гэж хүлээж авна шүү дээ. Одоо бид нар чинь хэрвээ амьдрал дээр ингээ оршиж ивэл те дотгошоо өөрийгөө ойлгоогүй цагт гэтэл нөгөө гүнлүүгээ төвлөрөөд өөрөө өөр төр ажиллаж байгаа цагт бол хэр аргийн нэг асуудал үүссэн түүнийг ингээд айгу гоё яг юу ойлгох гээд юм яах гээд юм гэдэг талаас нь харж эхэлдэг. Чимээлж эхэлдэг гэсэн үг байхгүй. За яг ийм юм болох л байсан юм байлгүй гэх мэтчлэн одоо жишээ нь байгаар нь хүлээн зөвшөөрөх тэр асуудлуудыг. За энэ ийм зүйл одоо болж байна л гэдэг чинь надад бас нэг зүйлийг сурах гэж байна. Эндээс энийг би хайтаа ханд авчвал ойлголоо. Ийм байт юм байна гэд нөгөө суралцаад явдаг байхгүй. Ер нь бүх юмнаас суралцаад явна. Тэгэхээр энд бас нэлээд цаг хугацаа орно. Тэгэхээр хүмүүс маань өөрийгөө л ажиглан, өөртөө л ажиглан, мэдлэг нэмнэ. Одоо мэрэгжлийн хүмүүсээс тий тусламж авна, гоё суралцна гэсэн үг. Суралцна гэдэг бол бидний амьдралын хамгийн том зорилго. Хүн суралцахгүйгээр угаасаа өөрийгөө таньж мэднэ гэдэг бас хэцүү. Ганцаарддаг байхгүй яг хөөхтэй. Яг подкаст сонсоол өөрөө бие дагаал ингээл тий бясалгал хийгээл ингээ явсан ч гэсэндээ энэ ухамсарын хувьд бол дүүргээд дуусчдаг яг тийм цаг хугацаа байдаг. Цааш ингээ явхаа болчдаг, гацчдаг. Тэгэхээр тэр үеэсээ ингээд дээшлээд одоо хин нэгэнтэй анги хамт олонтой тий яг энэ сүнслэг зам руур ингээд өөрийгөө таньж мэдгээд заавал сүнс гэхгүй штэ
өөрийгөө таньж мэдгээ явж байгаа гоё юм тий сургалт ийм адилхан түвшний хүмүүстэйгээ нийлээд гоё хамтдаа ингэж гоё бас суралцвал илүү одоо бусдаас өөрийнхөө дотоодыг олж харж чаддаг. Жишээ нь өнөөдөр хоёлаа подкаст хийгээд чамтай би ингэ ярилцж байхад энэ дээр яг ийм юм хэлэх гэсэн юм ба штэ гэдэг ч юм уу. Би өөрөө ярьж байхдаа чиний асуултанд хариулж байхдаа бас суралцж байдаг байхгүй юу? Өөрөө шин зүйлийг ингэж ойлгож чаддаг гэсэн. Тэгэхээр нэг ганцаараа биш олоолаа байх нь бас аюул чухал. Гэтэ гоё орчиндоо би энийг ойлгодог хүмүүстэй. Харин тийм одоо ингэ нөгөө 2019 онд депресд орсон. Би 2020 онд орсон. Чи тэгээ сэтгэл зүйчтэй урьдчилан гарч. Тэгээ би бодохоор сэтгэл зүйчтэй очиад өөрөө ингэж тэнхтэй. Өөрөө ингэж яана би одоо яаж юм бэ? Яана би ятас зурчих шиг байна. Яатсан. Тэр чинь нөгөө хүн өөрөө өөрийгөө яаж чадж байгаагаа ойлгохгүй болохоор маш их айдас тавтдаг байхгүй юу? Бүр айж байгаа юм чинь тий. Харин ч бид нар одоо юу гэдгийг маш ингээд анзаарахтай. Одоо юу гэдгийг бас нэг бидний нэг хувь хүний онцлог бас л одоо бидний хүүхэд байхдаа өсөж торинсон биеэ даах үйл процесс байна шүү дээ. Бид нар ингээл тий одоо эмээүүд төр өсдөг ч юм уу мал ахуй хариулаад бидний хүүхэд нас бол одоо яг одооны хүүхдүүд шиг гар утас үзэл ингээд суухгүй бид нар чинь өөрөө өөрсдөө яг туулж ухаарж тий ээж автаа тус тийм болж тийм л нийгэмд өссөн учраас яг тэр нэг юм хүүхэд наснда авсан тэр чадвар бас байна гэж би хараад байдаг байхгүй юу? Тэгээ одоо бусдыг хайрлаж, бусдыг ойлгох энэ үйл процесс ч гэсэндээ та хэрвээ хүүхэд байхдаа эмээгөөгийн хайрыг мэдэрч тий олон үеэлүүдтэйгээ ах дүүнэртэйгээ хамт ингэ өссөн бол багаар ажиллах чадвар одоо яг энэ амьдрал дээрээ та багаар ажиллах чадвар бусдад туслах таны тэр сайхан бодлого шаналж сэтгэл зүрх хин нэгний өөрийгөө оронд тавьж ойлгох мэдрэмж энэ бол дандаа л хүүхэд наснаас биднэрт юм суусан гоё чадварууд байдаг гэж би одоо харж байгаа. Тэгээд хүмүүс болохоор одоо манай ээж аав нарын үеийнхэн тэгдэг штэ өсгийн жаргал биш гээл те. Тэгтэл одоо өнөөдөр суралцаад ингээд яваад харж байхад яг ухта өсгийн жаргал болчиход штэ. Хүүхэд те ингээд өөрөө бага балчир наснд нь хүүхдийг амар амгалан тайван орчинд өсгөх нь өөрөө ирээдүйд хайрын дунд өсгөх нь ирээдүйд маш гоё бүрэн бүтэн сэтгэл зүйтэй ашигтай тийм хүүхдүүдийг бид нэр бүрдүүлж байгаа хгүй. Тэгэхгүй бол ингээд хүүхэд насндаа маш их айдастай тий хин нэгний хүчээр хийлэл муухай мэдрэмжийг авсан хүмүүс маань амьдрал дээр яг үдийн насндаа ингээд эдэр насндаа гараад ажиллаад хөдөлмөрлөд явж байхад өөрөөс нь шалтгааллахгүйгээр нэг тийм сэтгэл зүйн хоосрол бүх юм утгагүй санагдах гэл ийм мэдрэмжүүд орж ирж байгаа нь цаана тэр 70 тухамсартаа бүр хүүхэд наснда таагүй тийм мэдрэмжүүд авсан зүйлийг бид нөгөө ангааж идгээхгүй өөрийгөө дотгошоогоо ойлгохгүй явснараа л бас ингэж гоё амжилттай амьдарч чадах багтаа юм аа л гэж бас ойлгож байгаа. Тэгэхээр аль болохоор бид нар өөрсдөө маш гоё ангаагаад өөрийгөө идгээсэн цагтаа биднэрт бол юу гэдэг ганцхан өөрийгөө бодоод байгаа юм биш шүү дээ. Үүний цаана өөр хүүхэд байна. Тэ мөн одоо ах トゥ амраг сад ураг төрлүүд маань байна. Биднээс хэлэхгүй ч гэсэн маш олон хүмүүс маань үлгэр дуурайл авч яадаг. Иргэн тойрны ах トゥ амраг садангууд. Тэгэхээр бид нар өөрсдөө ингэж гоё болж хамгаагдаж байна гэдэг маань маш олон хүнд үлгэр дуурайл болж яг сүнслэг талаа ингэ барай явах юм бол бас маш том одоо энэ үлийн үртэй удмын янз бүрийн зүйлүүдийг одоо тэгшилж явж идэг нь бол үнэхээр үний юм билээ. Тэрийг одоо бас өөрийнхөө бие дээр ах дүүнэр дээрээ тий үнэхээр харж байна. Маш гоё өөрчлөлтүүд гарч байгаа. Уянгаа энд өнөөдөр өөр ухамсартаар суралцаад өөрийнхөө энэ биендээ эзэн болоод амьдралд зөв гიშгэд явж байхад миний ард одоо өөрөө хүүхэд хань нийтлээс ахвалаад миний энэ сайхан гэрэл эрчим ухаарад нэг зөв зөөлөн явж байгаагийн энэ сайхан ухаарлд ард бас одоо ах дүүнэр минь хүртэл ямар гоё эм хэцэгцэндээ орж амьдрал ахуйн тэгшээж тий хоорондоо хүртэл нэг ойлголцох хайр нь хүртэл бүтэн дүрэн болж бас одоо юун дээр алтан оноотой байснаа хүртэл бид нар хүлээн зөвшөөрч нэгдэж чадчихээн гэж би хараад байгаа шүү дээ ер нь. Тэгэхээр бид сарнаа маань ч гэсэн өөрөө анзаараад үзээрэй. Бас ингээд суралцаад чи ч гэсэн маш олон хүнд гоё гэрэл түгэж байгаа. Зөндөө гоё подкаст хийгээд тий бас маш их олон одоо өөрийгөө хайж байгаа хүмүүсийг хооронд нь учруулж бас энэ гэрлийг бас гоё түүчилж байгаа ийм сайхан бүсгүй гэж би боддог. Тэгэхээр сарнаа маань ч гэсэн өөрийгөө анзаараад үзээрэй. Ямар ч гэсэн чи байранда байхгүй байгаа. Маш их өөрчлөгдсөн. Чиний ард одоо эргэн тойронд бүхий л зүйл чиний гэрэл ирмээ эрчимд бол өөрчлөгдсөн гэдэгт бол миний хувьд бол итгэлтэй байгаа. Тэгэхээр гоё өөрчлөлтүүдээ бас анзаарах хэрэгтэй. Энэ нь бол бидний үн цэн. Бид нар тэгээд амьдралд туулаад байдаг, яваал байдаг маш их уран зоригоор дутдаг юм уу да гэж бас харсан. Хайраар
Бидний хэн ч үнэлдэггүй тий. Яагаад гэвэл бид нэр өөрөө өөрийгөө нөгөө үн цэнээ мэдгүй болохоор хэн ч биднийг үнэлэх билээ дээ. Тэгэхээр хүн ингээд өөрөө гоё өөрийгөө таниад ойлгоод өөрийнхөө өнгөрсөн давсан хүүхэд насндаа авсан гомдол шархаа ангаагаад бусдыг байгаар нь хүлээж аваад эцэг эхээ одоо хэн байдгийг гомдолтой бүх хүмүүсээ хүлээн зөвшөөрөөд тэрий чинь хүлээн зөвшөөрж уучлах гэдэг чинь нэг өдрийн ажил биш. Тэрий чинь маш одоо үндэс суурьтайгаар навж үзчихээж цаг хугацаатай ажиллаж ээж тийм ээ. Ингэж ч гоё уучлалдаг штэ. Тэгэхээр маш гоё эдгэрлүүд явагддаг шүү л гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо нөгөө өөрийгөө хайрлах гэдэг одоо яах юм бэ? Ханаас эхлэх юм бэ гэж одоо Сарнагийн маань асуулт тийм хүмүүс төрөлдөд штэ. Яг яах юм бэ? Бодол юм уу, мэдрэмж юм уу? Нэг бол тэнгэрээс ийд шид унж ирэх гээд байгаа юм уу гэд тий. Энэ асуултанд бол хариулахад одоо базаал хэлэхэд ер нь саяны зүйлүүд ингээд бүгд орж байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрийгөө чимэглэн, өөртөө хол ажиллана, өөрөөсөө бүх асуудлыг хайна. Бяцлал хий, мэдлэг нэм, суралц, үйлдэл хий, өөртөө сайн сайхан зуршлыг бүтээ. Өөдрөг бай. Үнэхээр ганцаарч чадахгүй байвал сүнслэг хамт олонтой нэгд мэрэгжлийн үнний тусалцааг ав. Өөрөөсөө санхүү зоосыг битгий харамл тэр чин буцаага танд маш олон гоё эрдэм мэдлэг тий хайр одоо таны амьдралд маш олон гоё гэрэл хийхийг авчирдаг. Тухайн үедээ мэдээж суралцж байхад бид нар чинь одоо цалингаасаа ингээл тэ цаа хаста нэр үгүй гэж байгаа л суралцдаг тэ үнэхээр ингээл зоос мөнгөс хэцүү үе байдаг штэ. Тэгэхээр тэр зоос мөнгө чинь буцаад танд маш гоё гэрэл хийгийг таны одоо гэрлэг мөрхүүл амьдралын чинь зам мөрийг гоё тэгшилж идэм юм байна гэдгийг өөрийнхөө бие дээр яг миний хувьд бол бас мэдрээд явж байгаа. Тэгэхээр хүмүүсийгээ сураарай л гэж уриалмаар юм. Би болохоор яг тэр үед маа гэд гаргаад өгөх мөнгө яг байгаад дэсэнд нэг баярлалтай шүү. Тэгээгүй бол бас тэгж өөрөөсөө харамлал бас нөгөө нэг иймэрхүү хооронд явах байсан зам гэж ингээд 3 4 дахь уртасгаад натсан баг шүү дээ. Яг үнэн тий. Бид нар одоо нэг үеэс нэг гараанаас эхэж гой суралцж байсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр бас их аттай. Ер нь бол би ч гэсэн бас яг тэгж боддог байхгүй юу. Яг тэр үед ингээл тэг хүссэн сургалт руугаа ингээл төлбөрөө төлөөд ороод авах тэр чадвартай байсандаа бас их талархаж штэ яг үнэндээ тий. Тэгэхээр бүр ингээд цог суралцаа явж хат хүмүүс маань нэрээ хэвээ ингэж чи одоо тий зээл авлаа тийч зээл ав төлбөрөө илээ гэж ярьжсэн. Тэр хүмүүс маань ингээд эргээд бодоход бас маш мундаг байхгүй тий бүх зүйлийг зохицуулж чадсан. Өнөөдөр бол яг нэг үе бодвол хүмүүс маань бас маш их одоо өөрийгөө таньж мэдэх гэж хичээдэг болсон байна. Бүх зүйл өөрөөс эхэлтэй гэдгийг ухамсарладаг болсон байна. Хүний махан бие, сүнсэн бие тий одоо ухамсар гэдэг ямар чухал юм бэ гэдгийг бас тодорхой хэмжээнд гоё ойлгодог болсон байна. Юу сэтгэл готрол, айц төгшүүрт автаал, уруудаал одоо тий амьдралын бараа сарал зам руу орохоос өмнө би яач вэ гэдгээд гэж одоо бас өөрийгөө их гоё анзаардаг болсон байна. Эн чинь л одоо нөгөө гоё ухамсар сэрээд штэ бид нар чинь ухамсарт хүмүүс шүү дээ. Яг ингээ өгцгээ яриад явчихаар бид нар чинь хөх толбтой тий одоо дэлхийн талыг оюунаар нь эзэлж исэн маш юм хүчрэхэг одоо өгдөөцөд юм байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ дэлхийн ертөнцийн одоо цагаагаар дулаар энэ их одоо цунами одоо юу ч болт энэ зүйлд ч гэсэн бидний оруулах хувь нэмэрч гсэн айгүй их байгаа. Хүн болгонд ор бүрнээ ухамсарлаад энэ дэлхийн ээжтэй тий илэгтэй ядаж нэг хогоо төвчдөг ухамсараараа ядаж л нэг одоо сая ингээл одоо хүмүүс ч маш их цугаалж ийн одоо нэг бичлэг байна шүү дээ. Тэрнээс энэ хүртэл одоо энэ нойлын цаас ч юм бүр битүү байна гэх тий ядаж л одоо биз нойлын цаасаа ухамсартаагаар нэг хар уутанд тэгээд нэг хогийн цэг дээр авчиад хаяхан хүртэл ингээл ухамсар авахгүй. Тэгэхгүй ингээд бид нар чинь ганцаараа энд хорвоо ертөнц дээр амьдарч байгаа юм шиг нэг муухай амьдарч юм байна гэдгийг бас айгүй ойлгож байгаа л да. Тэгэхээр хамгийн гоё зүйл чи хайр байгаа байхгүй. Өөрийгөө хайрлах чадаж өөрийгөө бүрэн дүрэн ойлгосон хүн бол бусдыг хайрлахад юу айгүй амархан гоё идэг. Тэгэхээр өөрийгөө ойлгоогүй хүн чинь бусдыг ойлгохгүй шүү дээ. Юу өөрийгөө яа гэж яах тэр хүн юу ч яриад байгаа. Тэ би одоо хизээч ойлгохгүйсэн. Гэтэл яг одоо суралцаад явж байна тэ бусдыг өөрийгөө бас нэг тодорхой хэмжээнд зөв замд нь явж гин гэдээ өөртөө итгэж байгаа учраас бусдад бас өөрөөсөө өөрийнхөө одоо сурч мэдсэн зүйлээс хуваалцаад бусдыг бас нэг жоохон ч гэсэн замчилж гин гэдэгт айгүй тийм итгэлтэй. Одоо нэг хийж байгаа үйлэндээ нэг юм гоё хайр дүрэн нэг юм байгаа зүйлдээ сэтгэл амар амгалан амьдрах чинь л ер нь их гоё юм байна шүү дээ. Яг одоо цагаар амьдрна гэдэг бол бүр гоё. Тийм. Яг наадахтай чинь мангар том хичээл үзсэн өнөөдөр. Тэгээд тэр баяртай. Тэр нөгөө нэг одоо бодол мэдрэмж гэдэг хоёрын талаар үргэлжлүүлээд яхаа бодол чинь нөгөө нэг амар чанга байгаа шүү дээ. Тэр ингэж тархицгаа мэдсэндээс тэр юм чинь мэдрэмж чинь ингээд тэр нэг юм айгуус босгон бодлоо ингээд нөгөө ажиглаад бодлынхоо одоо тэр дууг ингээд султгаж иж тэгжиж тэр нэг мэдрэмж гэдэг юм сонсдог учраас
Яалтчгүй над бодтойгоо ажил бясалгал өөрийгөө ажил гээд байгаа. За тэгээд за тийм мэдрэмжээгээ сонсоод хэлчихсэн чинь би яг ингээл толгоогоороо бодоос за энэ яг зөв юм байна гэсэн чинь нөгөө мэдрэмжээс тэг доороос үгүй бро окей юм ш тэгээд за тэгээд их чинь бүр ингээд тэрийг авах хэрэгтэй тий. Яг тийм дуу хоолой гарч ирдэг шүү дээ. Үнэхээр би одоо миний мэдрэмж яаж анхаарч ирчихсэн бэ гэхээр би анх ингээл одоо нөгөө сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар явцсан шүү дээ. Тэгээ надтай хамт бас нэг суралцчихсан маань нэг найз юм ихтэй бясалгал хийгээ явцсан байсан. Би тэр тэгээ 20 жишээ салаад би болохоор нөгөө сэтгэл зүйчтэй ажиллаад манай хүн болохоор бясалгал хийгээ явцсан. За тэгээ эргээд хоёлаа нэг сарын дараа уулзсан чинь нөгөөтг маань маш гоё ингээд мэдрэмж юм одоо нэг юм одоо тухайн үед бол нэг мэрэгч төлөвч хүн шиг санагдсан байхгүй надаа. Ингээл намайг мэдрээл чистэ ингэж чи тэгээчээ гээл те. Тэгээ одоо нэг юм одоо манайх мэдчихээ одоо нэг юм дүүж хүмүүж эргүүлдэг болсон. Эргүүлээл намайг ч уншаал. Тэгэл би хөөх ямар гоё юм би чи хаана яваад ийм болчихвоо гээл те. Одоо нөө бид чинь маш юм сониуч байх хэрэгтэй. Маш олон зүйлрээ суралцах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд надад найз настай бясалгал хийгээд дээдсэн ч гэсэн айгүй гоё юм орж ирсэн байна уянгаа гэл те. Надад одоо маш их сонирн болгол ярьжсэн. А тэр үед би бас одоо нэг аюу их өөртөөгөө нэг сэтгэл зүйн мэдлэгтэйгээр ажилласан байсан. Одоо ингээд багштайгаа сэтгэл зүйч багштайгаа өдөр болгон уулзах тий. Одоо багшийнхаа боловсруулсан сэтгэл зүйн мэдлэг хичээлүүдийг үзэх одоо нөгөө далд ухамсар, ил ухамсар гэлтэй нөгөө оюун ухаант хүн гэл одоо нэг тэр талаас нь үзсэн. Гэтэл манай найз болохоор бүр ингээд бэлэг талаас нь ингээд үзээд бид тэр ингээд аюу гой дайралтсан байхгүй. Тэгээ би найзсаа жоохон ийм юм байт юм байна. Тэр одоо яг чиний хэлээд байгаа тэр нэг сулхан дуу хоолой тий. Үнэхээр байт юм байна гэдгийг би олж мэдсэн байхгүй. Тэгээд нэг өдөр би тухайн цаг үед би ч нэг юм шүлгэлж мүлгэлээл гинт нэг шүлэг мүлэг бичдэг болсон юм аа. Тэгээд ямар сони юм бэ? Яаж одоо ингэж би шүлгэлч вэ? Өстэй юм нэр хөөх. Одоо энэ би мөн гэж юу гэх тий. Тэгээд өөр гайхчих штеп. Тэгээд би гайхаад байжгаад нэг удаа нэг аюух тэмдэглэл хөтлөн л дөө маш их тэмдэглэл хөтлөн. Яг тэгвэл би өөрөө ингээд анх би тааж бас аюу олон оноо бясалгал хийжсэн. Бараг бүр 3 4 сар бүр ингээд бясалгал хийжсэн. Тэмдэглэлээ дандаа бичдэг. Одоо тэр ингээд тэмдэглэлүүд уншихад бас аюу одоо эргээд харахаар хөөх бас нэрээ тий. Яваач мэдгүй ээжж 20 онд ч одоо бүр замчлагч хүн байхгүй 19 онд чинь тийм үстэй бид нар ч өстой яг л бор зүрхээрэл нэг тэмтчихээл өстой юм юмнаас зуралдаал явж исэн шүү дээ. Тэгээд харин тэр найзынхаа өгсний жохон мэдлэгээс ийм юм байж болт юм байна. Би дотоод дуу хоолой те хин нэгэн дотроос ярьж болт юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгээ байжсэн яг л нэг босол за өнөөдөр чи нэг гоё бичвэр бичиж да. Ингээд бүх юм нь бэлэн байгаад байгаа мөртлөө нэг юмдаа нэг сэтгэл хандгүй нэг ийм хүмүүс зориулаад нэг бичвэр бичиж да. Тэр гэл одоо аягүй сөрхий босч ирлээ. За тэгээ ширэн дээр суугаад битсэн чинь л ингээд эхэлж байгаа штэ бодоол те. Амьдралын сайхныг мэдэрч гээл ингээл эхэлвэ. Тэгсэн чил гинт нэг дотроос нэг өөр дуу хоолой. Хэвээ байгаа юмдаа талархдаггүй, баргийн зүйл сэтгэл нь одоо ингээд тий хандгүй, хажуудаа байгаагаа одоо бараг л одоо мэржээж санаа намардаг гэ бүр айгүй айхтар шүлэг гарч ирвэ дотроос. Тэгээ би тухайн цаг үед чинь тэр чинь 20 он байсан юм чи. Хүүе юу ярьж байна? Би ч одоо яаж ийм юм одоо ингээ би чинь бас нэг ганц нэг бичиг гарахаар айгүй сэтгэл хөдлөөл бас постлж мостлноо нөгөө фэйсбુક дээрээ. Юу вэ? Би ийм биччихэр чи хүмүүс намайг гэж мэдэн штэ. Энд чи бичээд өөрийгөө бичээд байгаа юм шүү гэж би бүр ингэж гайхчихсан байхгүй юу? Тэгэл би бүр хамгийн үгүй хин юм бэ? Чи хин бэ? Гэл яг тий өөртөө асуулт тавиал нөгөө бичвэрээрээ хамгийн их тэгж холбогдчихсан байхгүй. Тэгсэн чинь л бас голын ихэнд ундраг усны ихэнд унган бие минь бихчиж ухаан бодол мэд хэлсэн гэл те одоо миний дотоод хөшөглөж эхэлж өөрийгөө танилцуулж ирсэн те тэгээд намайг одоо дамжиг зарин гэдэг гэл одоо энийг бас хүмүүс ойлгохгүй хүмүүс бол намайг одоо энэ нэг бас л нэг галзуу юм ороод ирчихл гэж бодох бах те тэгээд үнэхээр одоо тэр дотоод ашгүй байдаг энэ цаг мөчөөс одоо шүлгэлж эхэлсэн энэ бичвэр шүлэг гэдэг зүйл би ер нь өнөөдөр бас бодоод байж хаад би одоо нөгөө номоо гаргасан шүү дээ. Тэгээ би номоо зохиогч уян гэдэр гээд бас их буруу одоо бичсэн байгаа байхгүй яа тэгвэл би чинь зохиогоогүй одоо эн чинь нөгөө миний яг нөгөө дотоод мэдрэмжнээс гарч ирсэн буулгасан одоо ийм үгдийн айлдвар байгаа байхгүй юу. Тэгээ би энийг өнөөдөр Наранбаатархан подкастыг сонсож байхдаа бас нэг ухаарлыг авч байгаа байхгүй. Би чинь зохиогч биш. Нэрээ би чинь бас энэ үгдүүдийнхаа мэдрэмжээр энэ хилээд байгаа тий. Бусдад хилээд бусдад одоо өрсөд дамжуулах гэдэг энэ бичвэр шүлгийг буулгадаг юм чинь
эн чинь одоо ном буулгах юм биш үү гэх мэтчлэн. Тэгэхээр нөгөө нэг энэ дотоод дуу хоолой гэдэг чинь тусдаа. Одоо ингээд тусдаа гэдэг те нэг юм байна гэд ярихаар хүмүүс маань одоо за энэ ч гэсэн нэр овоо юм яриа явжсна. Юу ярьчаа гэж одоо эргэлзэгч хүмүүс байгаа. Үүнийг бас яг тийм ээ маш олон бичдэг хүмүүс идэв шүү дээ. Дотоод хүнтэйгээ холбогддог. Ялангуяа надаар бол одоо бас нэлээд хүмүүс маань нэрийн бичвэршүүлгээр сэржсэн. Одоо маш гоё бичвэршүүлгээ холбогдоод дотор хүнтэйгээ өөрийнхөө бичвэршүүлгээрээ холбогдоод. Тэгэхээр бидний дотоод оршихуй маань хязгаарч хүний хэлээр ярьдгүй гэдэг одоо бидний сүнслэг багш маань хэлдэг шин. Тэгэхээр та өөрийнхөө дотоод хоолойтой холбогдохыг хүсчихвэл бич тэмдэглэл. Ер нь бол бичиж тэмдэглэхгүйгээр энэ дотоод ертөнцтэй холбогдно гэдэг бол бас хэцүү шүү дээ. Яг бол биднэрт ямар ч төвлөрөл авахгүй бодоод л яваад шүү дээ. Ингээл бодоо за нэг юм гоё мэдрэмж орж ирлээ тий. Ядаж тэр нэг гоё мэдрэмжээ барьж аваад тэмдэглэх хэрэгтэй байхгүй. За энэ цаг үед нэг ийм юм орж ирлээ. Нэг цонхоор хараад суужсэн чинь дотроос яг нэг ямар гоё юм бэ? Над нарны тояач гэдэг нэг дуу хоолой ч юм уу тий. Үе гинт ингэж орж ирдэг. Тэр гоё мэдрэмжийг л барьж авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө төвлөрөл нөгөө нэг маш нарийн тэр гоё ботл мэдрэмж хоёроо ялгах тэр төвлөрөл аяг чухал аахгүй. Өөрийгөө анзаарах. Тэгэхээр яг дотор бас тийм дуу хоолой миний хувьд гарч ирчихсэн. Тэгээд би чи хамгийн анх унган биемээ сэргэж ухаан бодол минь бичиж ууд минь орчлонд тий амьд яваагаа мэдэж амьтай бүхнийг хайрлаж гэдэг одоо миний ном дээр байгаа л та. Тэгээд би энэ өшгөлгөлж яг ингэж сэрээд тэгэл ер нь за гэл аягүй суралцдаг гэсэн. Одоо Beverly Hills сурсан багшаас тий ингээл маш олон багш нараас суралцсан. Ер нь бол тий. Тэгэхээр энэ багш наруудынхаа мэдлэгийг аваад сонсоод за ингэх юм байна, тэх юм байна гэдэг. Дандаа өөрийгөө л тайлдаг гэсэн үг. Хинч таныг одоо жишээ нь миний дотоод хүн өвгд эцүүд маань хэлдэг байхгүй. Хизээч имэйл хазаартай нарыг уян дээр чинь бэлдэж өгөхгүй. Одоо хүмүүс ингэ бэлгийн хүсэж идэх байхгүй болчихвол тий. Одоо би ямар зорилготой ирсэн юм болоо? Яах юм болоо? Миний далавч хаана байна? Би юу хийх гээд байна? Миний одоо сүнсний хийх ажил хаана байна гэл ингээд би ч тийм л байсан. Шууд ингээл нэг гоё юм аваад ингээл хийх гээд идэх байхгүй. Гэтэл энэ зүйл маань хүн өөрөө суралцаж одоо явж байхдаа өөрийнхөө тэр хүн болгоны дотоод ертөнц өөрөө сэрдэг гэдэг шиг тэр гоё өөрийнхөө дотор байгаа ид шидийг хүн өөрөө л гаргаж ирдэг гэдгээ бас нэг хүлээн зөвшөөрөх их гоё идэг. Тэгэхээр нөгөө нэг юм хүлээлтгүй болчдөг хүн. За би өөрөө сайн суралцъя. Өөрийгөө л одоо ангаая гэд тэ. Тэгэхгүй нөгөө нэг юм одоо жишээ нь нэг багштай уулзаал нэг одоо бяцлагд яваад нэг юмд яваал шууд ингээл нэг гоё мөн чанартай холбогдоод нэг өдөр ингээл өргөс авцсан юм шиг тий ингээл тэнгэрээс гоё од бууж ирээл тухан дээр нь ингээл гоё ингээл гэрэл гаргаал ингээл тий шууд ичд гарч ирэл ийм юм угаасаа байхгүй штэ. Тэгэхээр энэ бол маш их хөдөлмөр маш их өөрийгөө чагнах тууштай байдал штэ. Ерөөсөө л хамгийн гол суралцах. Тэгжээж бид нар энэ дотоод мөн чанар өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй байхгүй юу? Маш их гомдол харамсалтай энэ дотроо тийчээд бид нар яаж тэр гоё юмыг хүртэж чадах юм бэ? Нэг юм аваа хүртэл явж идэл тэрийг ч харсан дургу уурэл, энийг ч харсан дургу уурэл, нөгөө ийшээ харж уур хүрээл. Буцаал нөгөө энергийн доод хэлбэлцэл рүү явна. Тэгэхээр аль болох ерөөс өөрийгөө л гож чөлөөлөх юм аа. Ингээл ухаалах хэрэгтэй. Бяцлаглаар янз янз юм гарч ирээл. Ялангуяа одоо сүүлийн үед хүмүүс маань бяцлаглыг бас гоё ойлгож хийдэг болчих шүү дээ. Бид нар ч нэг анх бяцлал гэхээр нэг юм хүлээгэл нүдэн анчаад нэг юм хүлээгэл идэх чинь гоё юм гарч ирэх гэл нэг хүлээгээд идэх. Бяцлал ихтэй үртэл зүгээр хийж чаддгүй. Ямар нэг юм хүлээгээд идэх те. За хаанаас юу гэрэл хэн гарч ирэх гээд байна гэл ингээл хүлээгээд идэх те. Яг үнэндээ бодвол юу ч хүлээх шаардлагагүй л байхгүй. Зүгээр л төвлөрөл таяа юм бол. Тэр гоё одоо цагийг тэр зүгээр гоё нүдэн анаас сууж байгаа мэдрэмжийг л гоё мэдрэх хэрэгтэй байхгүй. Юу ч байхгүй гэх гоё. Энэ одоо их чухал юм билий. Би энийг ч гэсэн би ерөнхийдөө бас өөрөө аягүй тэгэж сууж бяцлагдаг төрлийн хүн биш байхгүй юу. Яг маш их ингээл оролтно. Тэгэхээр ингээд аягүй хэцүү. Ингээд яг ингээл суугаал ингээл тэгсний оронд миний хувьд болохоор нэг аягүй халахдаг. Би байгаль дараал халах чинь. Одоо маш тууштай өдөр болгон одоо өөртөө ер нь бол өглөөний хүн болцсон. Одоо маш удаж штэ. Тэгээд мэдээж хүн юм чинь дундуур сайхан амарна өөрөө хичээл сурвалж сайн амарчин. Бас төвд сүг босоод нөгөө дадал зуршлал бүр хөвшмөл болсон. Бүр ингээд өглөө сайхан тогтмол алхаад алхаж чадахгүй бол одоо сайхан гуцаад ирсээд нэг бол фитнестэй яваад энэ махан бие ч гэсэн хөдөлгөөд ингээд маш гоё зуршил болгоцсон байхгүй. Ингэж л гоё нэг нэгээрээ алхамаар өөрчлөгдөж өөрийгөө гоё хамгаална гэхээс хязгаарч одоо морин дээр чинь те уяан дээр чинь сайхан имэйл хазаартай морийг бол хязгаарч бэлдэж өгөхгүй шүү гэж одоо миний хүүхд эцэг маань хэлдэг. Тэгэхээр би бол яг нэг морио нэг юм зуралцаар аваад нэг юм өөрөө нэг адуун сүргээс нэг юм чирч авчираад уяан дээр уяад тэгээд нэг имэйл те тухам одоо бүх юмаа тохоод нэг морин дээр мордсон. Яг вэ нэг давхад нэг зүг рүү бол яваад байгаа. Нэг хаашаа явж байгаа бол мэдээд байгаа. Гэтэл тэр замд бол маш олон бэрхшээлүүд надад дайралтай шүү дээ бас. Ухаарах зүйлүүд те би айгу зүвгээ бодож явж исэн зам маань буруу явж болчих. Дахиад морой залаад
амын үр чинь залгаал дахиад хайна гэсэн үг шүү дээ. Нэг салаад зам чи хайчих гэх. Тэгэхээр бид нар өөрсдөө маш их юм эрэлхийлэгч байж ижил ер нь бас ингээд маш их гоё дээшээ дэвшиж дандаа шин зүйлд одоо нэг өөрчлөгдөж ингэж явж ийж улам гоё ингээд дотроо дүүргэх юм шиг ер нь санагддээ ш надад бодлоо. Тэгэхээр би өөрөө айгуу суралцах дуртай. Байнга суралцсан. Тэгээ одоо сүүлийн үед бол харин одоо өөрөөсөө суралцъя гэдэг одоо бас эгоч хийж болно шүү дээ тий. Энийгээ ингээ мэдэхгүй шүү дээ. Бас л байж байгаа л ойлгоно. За тэгвэл нөгөө уянгач ной одоо суралт муралтанд суухгүй. Өөрөөсөө суралцъя гэдэг даам яг ясмын дээр бас эго байж болох гэдэг байхгүй тий. Ингээл өөрийгөө анзаархаас л эхлэндээ одоо орооч өөрийгөө анзаараад бас л унж тусаад суралцаал явж байгаа. Одоо тийм л нэг бүсгүй байгаа дамаа би чи. Одоо тэр нөгөө тэгэл ингээд нөгөө нэг сурсан дуугаа сонсоос за өмнө нь ч юм болов тэр чинь нөгөө ингэдэг шүү дээ 2 3 удаа нөгөөтгөө сонсохгүй зүрч тавхиж үзчихээд за энэ зөрөөд хэрэггүй юм байна гэж ойлгонгуудаа тэгээд тэрний чинь нөгөө хамгийн хэцүү хизээч төгсгөлийн харуулсдаггүй зүгээр эхний нэг шатны үзүүрийг цухалгаар хичдэг шүү дээ. Тэгэнгүүт өөрийнхөө нөгөө дотоо ингээд итгэх шаардлагатай болоод байдаг шүү дээ. Ямар ч юм барьцгүйгээр итгэх шаардлагатай болоод. Ер нь одоо тэгээд яг хүн болгоны одоо ингээл анзаарч байгаа юм л да. Зөндөл гой суралцсан суугаал хүмүүс та нийлээ суралцж яхад нэг юм ийг би одоо маш сайн ойлгоод байгаа. Тэгээ энэ зөв ч юм уу буруу ч юм уу бас тэгжээс нал бурууч болчих юм ба тий. Яг одоо цагаар бол ингэж ойлгоод байгаа байхгүй би. За ер нь бол ингээл бүхэл хүн сэрж байна. Тэгээд энэ хүмүүс маань яг өөр ингэсэн тий одоо үнэхээр хийх үйлдэлнүүд нь гоё үйлээ таниад бусдад гоё сайн сайхан түгэж байна. Тэгсэн ч гэсэн бид нар үнэн байх хэрэгтэй. Маш хариуцлагатай байх хэрэгтэй. Ер нь өөрийгөө л анзаарах. Тэг шунахгүй. Одоо нөгөө ирээдүйд яахгүй. Бид нар ч ингээд бушуухан нэг юм хийгээл ингээд одоо магадгүй юу гэдэг нь те бушуухан ингээ хин нэгэнд нөгөө юм бушуухан түгээх гээл нэг сургалт ч юм уу нэг юм зохион байгуулах гал бушуухан л одоо нэг хийж байгаа юм ингээл нэг ийг гаргачих гал. Яарад идэг мэдээж хуваалцсан. Гэхдээ нөгөө хүн болгонд нөгөө цаг хугацаанд нөгөө юм нь одоо ирнэ штэ бүх зүйл цаг хугацаанд л ирдэг. Тэгээд дээрэс нь бол хүн өөрийгөө аягүй гой бүрэн дүүрэн ингэж одоо уучилж өршүүлсэн өөрийнхөө тэр дотор ямар ч гомдол харуулсал тэр айц сэргэлзээ хүртэл одоо таньж мэдсэн хүн бол агуу тийм одоо хүчрхийлэх хүн болоод шүү. Тэгэхгүй ингээ аваа суралцаал явж байгаа нөгөө айц сэргэлзээ ойшиж чахаараа бидний дандаа хоош нухраачдаг. За одоо яах вэ? Миний хувьд ч гэсэн айц сэргэлзээ байж лаа тий. Би одоо ингээл сошиалт болно өөрийгөө ингээл илэрхийлэл ярмаар л гэдэг. Гэхдээ би яагаад ч нэг хүсдэггүй. Дотроос магадгүй тэр нь айц сэргэлзээ биш ч болно. Зүгээр угаасаа тийх зам мөр бишэж болно. Зүгээр ингээд хийний одоо тий хийж байгаа үйл маань цаг нь болохоор угаасаа одоо эн чинь ингээл тараал байгаа шүү дээ. Ингээл ирэм бичвэрлэгч хүмүүс тараал одоо маш олон хүмүүс бичүүлж шүү дээ. Тэгэхээр заавал тэрийг ярих шаардлагагүй ч байж бол. Тэрийг одоо хэн тайлах вэ? Би өрөөл тайлна. Нэг бол ярих шаардлагатай ч байж бол. Ингээл бас нөгөө тий эргэлзээ донд энэ одоо тайлхыг хэн хийх юм? Нөгөө уянгаал хийх хэрэгтэй байхгүй. Уянгаа буюу усаа тохиурл хийх хэрэгтэй байхгүй. Өгдүүд бол нэг ингээд өгөл агш дээрээс за ингэ шүү. Нэг чиглүүлэг. Тэр чиглүүлгийг барьж аваад өөрөө л тайлна штэ. Ер нь бол тийм. Тэгээ тэр тайлал хийх гэдэг бол хэцүү бас амаргүй их гацна. Нэг доороо иргэн хүн л юм чинь уурлна, бохимдно, стресстэн. Тэгжээс гинт ухаарна, суун, төвлөрнө, бичнэ гээл те. Одоо янз янзын өнгө гэрэл гарч ирж ижил гэл. Тэнгууд өөрөө ингээд тайлж чадахгүйсэн зүйлээ бичээшүүлгээ бичээд хин нэгэн үнтэйгээс ярилцаа суучих та. Өчтөрийн ингээд яг хорж ирсэн мэдрэмж чи энэ байсан юм биш үү гэдэг. Бусдаас олж авчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яалтчгүй л нөгөө нэг юм хамт суралцах, нэгдэх гэдэг бол айгүй чухал байгаа байхгүй. Ганцаараа ингээл байгаад ивэл үнэндээ хөгжихгүй цаашаа ингээ явахгүй. Тэгэхээр бид нэр юмаа гоё гадагш нь гаргаад зүг цагтаал тэр зүйл маань ирдэг. Наан нөгөө болоог багт яараал нөхсөн буцаж унаад идэх байхгүй унаал. Тэгээ шантраал бүр байлаа бол тий. Тэгэхгүй зөөлнөр зовох урагшаал явандаа л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь бол тий. Чиний хэлсэн нөгөө нэг юм хиймээр байсан ч гэсэн нэг юм ягаад ч юм дотроос нэг хийх урам зориг ингээ нэг гараас гарахгүй нэг юм төвхтэй асуудал үүсчихдээ шүү дээ. Над шиг ингээ нөгөө янз бүрийн видео бичдэг хүн дээр ийм асуудал айгүй хэдэг. Одоо тэрийг ярмаар байна, энийг ярмаар байна гэдэг юм зөндөө.
ингээ барыг лист шахах байгаад идэг. Яг тэргээ барьж аваад хийх гэхээр нөгөө нэг юм энергитэй хот. Энэ чинь нөгөө энергитэй холбоотой байдаг. Хийх тэгч энерги нэрээ тавьж чад хийхгүй болохоор өөртөө ч таацахгүй юм биш. Бид жоо тийм байгаад яг тэр үед тэр зүн шавн бүх хэрэгтэй болдог. Тийм. Яг угаасаа хүн болгонд ийм мэдрэмж байгаа. Тэгээ бид нар одоо нөгөө ямар дэлхийн эрдэмтэн докторд шүү дээ. Одоо ингээд дэлхийн ертөнцийн энэ уур амьсгал тэгээ цаашлаад одон гараг од эрхсийг хүртэл ингээд тий мэдж таньсан дотоод хүн тийц ирж байгаа хүмүүс бас зөндөө байна шүү дээ. Тэгэхээр би тэдрийг бол сайн мэдхгүй угаасаа мэдхгүй л дээ. Тэгэл одоо яг хаяа харж ах нэ арслангийн хаалга нэгдлээл гэх юм. Одоо юуны хаалга нэгдлээл гэх юм тий. Одоо тэгээ би бас боддог байхгүй юу. За энэ бүх зүйлүүд ч гэсэн бас холбоотой байдаг баг та. Яг л бид нар чинь дэлхийн ертөнцөөс үүссэн учраас энэ дэлхийн ертөнцийн болж байгаа тий энергийн одоо энэ хэлбэлцэл энэ бүх зүйлүүд бид нартай бас айгүй салшгүй угаасаа холбоотой байдаг. Тэгэхээр заримдаа ингээд нийтлэхээр анзаарах юм бол хүмүүс их ингээд лазан болтго шүү дээ. Ингээд эргэн тойрныхаа сүнслэг найз нөхдрөө ярихаар байхгүй. Сууж гин гэл тий. Юу ч хийгээгүй байна өө гэл тий. Тэгээд заримдаа ингээд анзаарахаар бид нар бүгдээр айгуугаа ирч хүчтэй болтго шүү дээ. Сак гэл юмнууд араас нь хийгээл те аста хөө ямар гоё юм бэ энэ маань өстө гялцчихна гэл те ингээ үнэхээр нөгөө гэрлэн гоё мэдрэгддэг штэ бид нар чинь нэгийг анзаарч харж байгаа нугасаа энэ сошиал ертөнцлээд байдаг те тэгэхээр хийж байгаа постноос нь үнэхээр одоо тэр хийж байгаа одоо тэр гоё те бичлэг рилиз нь яг тэр амьд энергитэй байгаа нэг мэдрэгддэг тэгэхээр энэ энерги эрчим гэдэг бол бид нар ер нь энэ сүнслэг замуурын дотоод мэдрэмж руугаа өнгөөгөө явж байгаа хүмүүс бол бас ижилхэн энэ унал бусдын цэгүүдийг бас мэдэрдэг болов гэж би бол боддгийн. Ер нь бол тэгэж байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй миний мэдрэмжээр бол. Тэр чиний түрүүний хэлсэн шүү дээ. Тарнагийн ингээл нэг юм хийх гэхээр хийхгүй ингээл те мэдээд байгаа шүү дээ чи. Тэнгуутаа ингээл төлөвлөл бол мэдээл бусаал нэг хийчих гэхээр хийхгүй байгаа чинь бас л нэг энергитэй чи яалтчгүй л. Тэгэл өөрийгөө дараа нь загнаал хийх гэсэн юу ч хийсэнгүй. Тэ юу ч хийсэнгүй. Специфик. Тэгэл толгойнхоо бодлыг ингээгүүд хамаг бодол нь унаад байгаа юм шиг. Тэгэхээр зарим үед бол бид нар юу ч хийхгүй сайхан амрах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Чөлөөлөх хэрэгтэй өөрийгөө. Тэгэхгүй бол бид нар нөгөө заавал нэг юм хийх хэрэгтэй, заавал нэг юм хийж явах хэрэгтэй гэж бас айгуу тийм өрөөсгөл ойлголт явсан юм байлээ. Би бас энийг ойлгосон. Багшийн хачилээс тэгээд юу вэ гэхээр зүгээр нэг амрах үедээ амрах чинь ямар сайхан гэж бодчих. Тэгэхээр би бас хүмүүстэй тий дандаа та нэг юм хийгээл оролдоод явах шаардлага байхгүй. Таны дотоод хүн яг үндээс амрахыг хүсдэг байхгүй. Миний өвгд эцүүд бол надад хэлдэг байхгүй. Сайхан амралт хэрэгтэй байна. Ядарч ийн гэдэг. Яагаад гэвэл маш их бичгээр үнэхээр одоо маш их энерги эрчим гардаг. Тэгээд нөгөө өвгдүүд маань одоо нөгөө тэр би хөдлөхгүй байгаа. Тэгээд би ч бичвэрээрээ холбогдохоор охин өргөн жоохон амръя тийм ээ. Сайхан амрыг. Өвгдүүд бид ядарч ийна гэдэг. Тэгэхээр эн чинь яриа л шүү дээ. Хүн болгон дээр өвгд эцгүй хүн гэж байхгүй шүү дээ. Угаасаа тий. Тэгэхээр тэр өвгдүүд минь бас ядардаг. Үнэхээр ядардаг. Баярлж байгаа ч мэдрэгддэг. Бүр ингээд нэг атга будаа тий сүү өргөхөд хүртэл миний мэдрэмжинд хүү ялээ охин өргөн нэг сүү явуулчихна гэх яг тэгж байгаа юм шиг баярлал нэг бүдэрч унаалны готлбтлаа өмсөд тий ингээд баярлж байгаа юм шиг тийм мэдрэмж хүртэл би ингээд авахаараа би энд ингээд баярлдаг батны гоё хайраа ингээд тий өвгдүүдэд өгсөн тэд нар маань тий ер нь бол бас гоё бичвэрээр надад бас их талархам охин үрдээ талархаж байна. За тий саяхан бас нэг айгу гоё сургалтанд суугаад нэг зүйлийг олж мэдсэн. Бид нар энэ хүмүүний орвоо дээр за миний хувьд бол бас энэ ахын биенийхээ амьдрал дээр болсон өөрийнхөө хийх одоо зорилгыг бол бас жоохон таньсан гэж би өөрийгөө бодод байгаа байхгүй. За миний өмнөх төрөлтөө одоо хийж тусгаагүй өмнөх насны үйл өрөөдөж би гүцээгээд явж байгаа. Тэгээд одоогороо бол тэр сургалтанд суугаад айл үжээ өөрөө ингээд тайлаад ойлгоцсон одоо мэдсэн тэр нэр усыг өөртөө өгцөн яваад байгаа шүү дээ. Та нар маань одоо мэдж байгаа усан одоо хөр гэл тий. Өөрийгөө ингээд нэг өдөр нэрлэлсэн. Тэгэл өвгдүүд маань уусаа хэлсэн. Ус мэт урсаж одоо бусдын сэтгэл рүү орж тийм ээ. Одоо ус мэт урсаж бусдыг одоо ангааж чиглүүлэх охин үр минь ээ. Чиний минь нэр алдрыг усан од хэмээнэ гэдээ айлдаж байгаа байхгүй. Тэгэл би бүр ямар гоё нэр вэ? Усан од гэж штэ гэл тий. Гэтэл тэр зүйлийг аль үжээ ингээ өөрөө ингээ ойлгоод нэрээ ингээ авцсан мөртлөө яг яагаад өвгдүүд надад нэр өгöd байгааг би бас ойлгоогүй л явчихсан. Гэтэл бас л нэг одоо сүнсний өвчл хийсэн тий. Одоо нэлээд дээд энерги хэмжээсээс өвгдүүдс мэдээлэл нэрдэг. Одоо тийм бас нэг бүсгийн сургалтанд 3 хоногийн сургалтанд суугаад
лекцийн сонсоо явж байхад ойлгож байгаа хгүй. За тэгвэл тэр бүсгүй юу гэж ярьж байна гэхээр бидний өвгд эцүүд үрсээ энэ одоо хүмүүний хорвоо дээр одоо өөрсдийнх нь өгсөн үйлийг маш сайн таньж тий тодорхой хэмжээний одоо бас нөгөө биелүүлэх ёстой зүйлүүдээ биелүүлж явхаар хэрэгэн зэрэг өгдөгөө гэж одоо тэр хүн ярьж ин л та өөрийнхөө дотоодоосоо. Тэгээд вау тэгээд нэр алдрыг хайрладаг үрстэй гэж хэлж байгаа байхгүй. Тэнгууд тэндээс маш гоё мэдрэмжийг авчиж вау. За миний ингээд тий өөрөө тайл яваад байгаа чинь бас болж шүү гэд ингэж уран зэрэг сэрэгдэг. Тэгээ улам ингээд гоё талархах тий вау бүгд эцүүдээ маш их баярлаа. Тий би та нарынхаа яагаад надад нэр ус өгснийг ойлголоо. Яагаад гэвэл чи 2022 оноос хойш бусдын тухай шүлэглэн бичиж чинь шүү дээ. Одоо нэлээдгүй олон хүнтэй нүр тулж уулзаж амьдралынхын зовлон бэрхшээлт нь зам гарцыг одоо гаргаад бас нэг үйл хийгээд суугаад байгаа байхгүй энэ үрнэ. Тэгээ тэнд бас өвгдүүд манд баярлаад бас зөндөө олон зүйлээр чөлөөлөгдөж байгаа гэдэгт би бас итгэдэг. Тэгээд зөрүүлээд чи үрээ шагнаад л штэ тий. Тэгээ тэрийг нь бас ингээд мэдээд байгаа мөртлөө ямар учиртай гэдгийг бас л тэнд нэг хүний сонирхолтой сууж ижил ойлгох хэрэгтэй. Аль үж өөрөө энэ тайлцсан мөртлөө тий. Тэгэхээр бид нар дандаа л өөрөө тайлаад ингэхгүй яг нөгөө бусдаас гэдэг чинь бас тийм бичтэй. Тэгэхээр нөгөө энэс сурахгүй тэрнээс сурахгүй гэж одоо тэр ийм энэ юм гэж ангилах маань бас ээг ба шүү дээ. Тэгэхээр хин нэгэн маань маш хүчтэй сэрж болно шүү дээ. Хин нэгэн маань маш хүчтэй чадвартай болж болно. Бидний нэгнийг гой хайрлж, ойлгож нэг нэгнээсээ суралцах хэрэгтэй. Тэг гой нэгдээд байвал энэ гой дотоод хүчээрээ бид нар нэгдэх юм бол нэрээ маш их зүйлийг бүтээнэл гэж би яг бодогдож байгаа сүүлийн үед бол тийм. Үнэхээр нэгдэхэд урамтай хүмүүс байгаа штэ. Маш хүчтэй сэрсэн. Тэ бид нар ингээд яг дотоод боолгоороо ярилцдаг маш олон сүнслэг найзраатай байгаа. Тэгээд тэр хүмүүс сүнснийхээ мэдрэмжээр гоё хоорондоо ярилцдаг. Вау, тэг чинь үү яг ингэ чинь аа. Тэг ямар ч тийм нэг айдас байхгүй те. Яг ийм юм байна. Яг надад ингэж мэдрэгцэл чамд гисэн үү харин тэгээд байгаа энэ яг энийг хэлээд ах шиг байна гэдэг ингээ хоорондоо гоё тайлал хийдэг. Тэгэхээр нөгөө хамтдаа суралцсан гэдэг чинь явж байгаа. Гоё штэ. Маш гоё. Ер нь бол их гоё юм зам маа тий. За одоо нөгөө айдас хэлцээ гэж ярьсан шүү дээ. Тэг чи болохоор ингэ нөгөө нэг эмчгээр яваад тэгээд шууд сэтгэл зүйчтэй багштай болоод айдас хэлж хурдан тайлбарлаж байна. За гэтэл за бид өөрийнхөө жишээг авъя л тийм. Би ч сэтгэл судлаачтай гэж ганц хоёр сонсон цаг авангуудаа асуудалтай цаацыг багтахгүй юм байна гэж бос зүрхээр али тэр хүмүүст хандаад айцсан юм яг яаж таахгүй юм. Тэр айцыг хэлцэг яаж тах. За миний хувьд бол ер нь яг би ойлгосон л та бүхэн ер нь айцаас цухтаагаалах юм бэл. Ингээл тий. Ингээд нэг хөдлөхгүй, нэг айцыг хөдлөхгүй ингээд цухтаагаалдаг штеп. Нэг юм тэрийг сэдрээчгүй хөш ингээд хүн барааддаг ч юм уу тий. Ингээд нэг тухлаг бүст байгаал хажууд нь хин нэгэн байж байвал айц янз байгаа штеп. Миний хувьд бол өөхөх айцтай. Одоо нэг өчвэй гэдээс маш их айдаг. Яг тэгвэл нөгөө тухайн цаг үед чинь нөгөө гинт ингээл даралт ихсэл тоолоо боогоо яг ингээд нэг тий амьсгал төгжил яг өгч байгаа юм шиг нөгөө яг юм тэгмүүд ийм төрний эмчнэр нь ороод идэнэ. Тэгэл үзэхээрээ нөгөө бүх амийн үзүүлэлтүүд нь зүгээр гараал. Зүгээр штэ. Яагаад төргөнд утсан ингээл тий. Тэг ямар сони юм бэ? Яг л өөх гээдсэн штэ гэл манай нөхөр хөрхий. Тэгэл би ч гэсэн би яг өөх гээдсэн штэ л гэл ингээд байдаг. Ерөөс тоохгүй тий. Тэгээд сүүлдээ би яг анзаарсан байхгүй юу. Тэг эмчнэр болохоор хэлсэн. За танаа ихнэр бол маш их төргөнд дууд. Бараг 7 хоногийн 7 өдөр төргөнд дуудаа. Сүүлдээ энэ Германы эмчнэр чинь загнуулаад. Манай нөхч одоо бараг намайг ч аваад одоо хойлоо ч барыг хайр минь одоо шар адны имлэг явъя л гэлээ. Тэгэж миний уурыг үргээд. Тэгээ би чинь айж байгаа байхгүй юу. Нөгөө айц чинь тий угаас айцтай айц чинь бүр яхтар айж байгаа ш. Яана бич галзуу болсон юм шүү тий. Эмчнэр ирээ зүгээр ээ гэж тахаж одоо тэгээд нэрнээс галзуу болсон гэж бодчих шүү. Өөрийгөө ч одоо өөр юу гэж бодох юм бэ тий. Тэгээ эмчнэр нь баг ингээд ихнэрээ аваад танаа ихнэр чи өөр сэтгэл зүгээр өөрийгөө хямраагаад бүтгөөд байна гэд тий. Гэхдээ гítэл эн чинь энэний чинь цаана учрыг ойлгоогүй маш их зүйл байсан. Тэгээд миний айцтайгаа ажилласан техник бол мэдээч мэрэгжлийн хүн байсан. Сэтгэл зүйч байсан. Тэгээд тэр одоо айцыг надад ойлгох нь амар чухал байсан. Чи яг юунаас болж яагаад байгаа гэдгийг тий. Тэгэхээр би яг юунаас болж яагаад юм гэсэн чинь хизэж өгөхгүй штэ би тий. Яг үндэ сэтгэл зүгээр өөрийгөө хямраажсан байдаг байхгүй. Тэгээ нөгөө яг гинт даалт малт гэсэл хүн чи сандардаг штэ ингээл сандрахаач нөгөө бүх юм дээшээ ингээл авалцал гараад ирнэ тий. Тэгээд нөгөө яаж яах нөгөө мухаа нөгөө короногийн одоо нэг үе байсан штэ. Гар бол өхөн, ор бол өхөн,
ингүүрч өхөн вакцин илгээг бол өхөн нэгэ тэр ингээд бүр тий бас тэгэхээр нөгөө л нэг далд ухамсар буюу энэ тарих толгоонд бодолд одоо ерөөсө тэр л дандаа л айцсан ирч байсан байхгүй. Тэгэхээр тэгээс сүлдээ би өөрийгөө хүлэн зөвшөөрсөн гэх юм уу айцсан. Заас ер нь бүхэн л хэвчээ. Одоо ингээд өөхөх хувь тавилантай юм бол өөхий дөө гэд ингээд бодоод эхэлсэн чинь бүр ингээд нэг хомоод бүр ингээд нэг өөх гэдсэн юм чинь ингээд тий аваа гайгүй болоод ой бас нэг гэр мөртөө ингээд нөгөө хүүхдүүдэд нөхөр гараа авсан чи бас хөөрхөн нэг цаг маг үлддэг болж эхэлж байна. Урд нь би ч бүр нэг цаг ч үлдчих чадахгүй. Нөгөө хэдэ гараа авахаар л яна хурд дээр ирээ. Миний охин ирж гинөө. Хурдаар ээж нэг ингээд унах гад юм гэл бүр ингээд тий яг автоматар ингээд унах гал. Гэтэл оо гიშг одоо тэгэл галзуурч юм бол галзуурын хэмлэг яваа өгөх юм бол одоо өгөх гэж ботцсон чинь. Тэгээ дээрэс нөгөө мэрэгжлийн гой сэтгэл зүйч авсан чинь за аванга чам төгших юмэг байна. Чи өнгөрсөн амьдралын тий одоо трааманаас салаагүй байна. За ийм юмнууд байна гэдэг сэтгэл зүйчтэй ярилцаад тэрхэр нөгөө нэг гол ингээд нөгөө суур үндэс сүрднээр байгаа нөгөө асуудал чинь ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэрийг ойлгоод тэрхэр чинь надад ингээд маш сонирхолтой санагдаад болон ингээд гоё өөр бохмор санагдаад тэгээд надад даалгавар өгөн чиглүүлэг өгөн тэрнийхэн дагуу би өөртөө л ичсэн. Тэгээд нөгөө айцаа хүлэн зөвшөөрсөн. Хизээч өхгүй гэдгийг бол ойлгосон. Яагад үл хизээч өхгүй. Намайг бүр манай сэтгэл зүйч ёо гараад алах. Гэхдээ уун бол унна л хэвчтэй тэр голомжиндаа унна. Ундаггүй л ахгүй юу гэт тий. Хүн урдаас ингэж байгаа ч. Яг үнэхээр унахгүй. Би бүр унаасаа гэд багаар гэрээсээ хардаг боллоо. Тий урд нь зүгэл л явдаг ус тэр газруудаар. Тий ингээд явгууд ч үнэхээр унахгүй шүү дээ. Тий. Тэнгууд энэ айц гэдэг зүйлийг хүн нүүр тулж ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэг ч өөрөө. Тэгэд яагаад би айчв? Энэ айцын бүр ингээд гол бүр тий энэ углуурх нь хаана нэг тэрийг олох хэрэгтэй. Үндэс суурна. Тэнгууд нөхөхтс наас гачирдаг бас. Тэгээ бас ингээд тэр дандаа нэраа уяасч биш. Та хамгийн анх хаана маш хүчтэй айцыг авч ирсэн. Миний хувьд бол маш хүчтэй айц авч ирсэн зүйл байдаг. Би тэрийг хинт ч ярьдаг байсан байхгүй. Тэгээ би сэтгэл зүйчтэй яриад миний одоо айцын гол шалтгаан тэр болж таарсан. Яг тэр үед авч ирсэн мэдрэмжийг тэр янз янзын амьдралд хэцүү бэрхшээлүүд ирээд өөрөө нөгөө туулчтай хайлаад унахад яг тэр мэдрэмж гарч ирж байгаа байхгүй. Яг үхэж байгаа юм шиг. Сидэрч гарч ирж байна гэсэн. Тэгэхээр нөгөө тэр цаана байгаа тэр айцынхаа гол үндэс суурийг хизээ анх хайсан хаана тавгүй мэдрэмж авсан гэдэг чинь аягүй чухал байхгүй. Тэгэхээр нөгөө далд ухамсарт хадгалагдсан энд нэг амьдралд яг одоо цаг дээр нэг тавгүй мэдрэмж үүсгэхэд сидэрч гарч ирж байдаг. Тийм бид билээ айц чинь. Тэгэхээр манайхан айцсыгаа эхний ээлжинд ойлгож байгаа. Би айцтай гэдгийг хүлээн зөвшөөрч. За тэгээ хамгийн анх хизээ айц авсан бэ гэдгээ нөгөө л психологийн техникээр шүү дээ. Явна. Хэрвээ ганцаараа олж байгаа бол ярилцах техникээр тий мэрэгжлийн сэтгэл зүйчдээс. Яагаад мэрэгжлийн гэдэг юм гэдэг чинь бас маш чухал байхгүй юу? Яагаад бол мэрэгжлийн бас хүмүүс чинь хүний нөгөө дотоод сэтгэлийн айц төгшөөр гомдол харамслыг ингээ хөдөлгөөд сэдрэж хайчаад буцаад ангаалт хийж чадахгүй бол энэ маань бүр илүү хор уршигтай гэж одоо манай багш нар хэлж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн одоо ялангуяа мэрэгжлээрээ 4-5 жилээс дээш ажилласан туршлагатай ийм хүмүүс тэр өөрийнхөө тэр дотоод сэтгэлийн айц сэргэлзээ гомдол харамсал энэ бүгдээ уудлаад бас онгоолгоод тий нэг чигтүүлэг авах нь юусэн маш чухал. Би өөрөө яг энэ сэтгэл зүйчтэйгээр явсан учраас надад маш их таалагдаж би маш хурдан хугацаанд би 6 сарын дотор яг энэ хүнд байдлаас яг нэг өргөс авч байгаа юм шиг яг тэр айгүй тэр доод энергийн хэлбэцлээс бас маш хурдан гарсан. Тэгээд цаашаа өөрөө бие дагаа суралцах чадвартай өөрийгөө сэргээгээд ойлгох ухамсар нь сэрээд сэтгэл зүйчтэйгээ олны 6 сарын хугацаанд ажиллаад гэрээгээ тусгасан. Тэгээ надад маш гоё их мэдлэгийг миний үндэс суурийг зөв мэдлэгтэйгээр тавьж өгсөн айгуу чухал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө хин нэг найзсаа очиод өө ингэдэж тэгж шít гээл те. Одоо чи инг гэл нөгөө буруу зөвлөгөө аваад тах нь биднийг одоо нөгөө чиний хэлдгээр маш их төөрөгдөлд оруулна, маш их цаг хугацаа алдна. Буцаал унана, хямрна, босно, сүултээ шантарна. Тэгээд энэ амиа орлон морлно гэдэг асуудлууд чинь хүн юу гэдэг нэг өдөр шийдвэр гаргадаг зүйл биш шүү дээ. Ингээл маш хэцүү тий. Үнэхээр их тийм бодлоо толгойд орж ирдэг. Тэгээд хүн тэрийг үйлдэл болгоход ерөөсө 2-оос 30 секундын нэг 2 минутын л одоо хугацаанд л шийдвэр гаргадаг гэж байгаа. Амиа орлох бол тий. Тэгэхээр тэр мухай айц сэргэлзээг төвчээд ах хэрэг байхгүй. Зоригтой бай. Мэргэжлийн өндөр очиж зөвлөгөө аваад өөрийгөө уудал хаана хамгийн хайц авсан байна гэдэг үндэс суурь авал гэж л одоо хэлнэ. Тэгж айцыг бүлээн зөвшөөрч айцтай тэмцэлдэг биш. Цухтаах биш. Тэр айцыг хүлээн зөвшөөрч ангааж одоо тэгж гоё гэдгийгс шүү дээ. Миний хувьд бол тийм. Тэгээ мэдээж огт айцгүй ингэж байхгүй шүү дээ. Хайж гисэн тэр маш том одоо хүн дэлбэрийн сэтгэл хөдлөлт орж ирсэн учраас тэр мэдрэмжүүд бол
хөдөлнө гэдгээ бас хүлээн зөвшөөрсөн. Амьдралд ямар нэгэн бэрхшээлтэй асуудлууд үүсгэхэд энэ таагүй мэдрэмж сэтгэлийн дотроос хөдөлнө. Гэтэл энэ зүйлийг бол яаж ардан гарах вэ гэдэг нэг арга техникээс суралцсан учраас байхгүй байхгүй бас. Чадна шүү дээ. Тэ эхний удаа маш хүнд асуудлаас гарсан тэрийг одоо яг хаана байдаг тэ ямар очтой оршин байдгийг нь ойлгоцсон учраас дараагийн бэрхшээлүүдээр ирэх зүйлүүдийг бас хүлээн зөвшөөрсөн. Хөдөлнө. Тэрийг байхаар нь л хүлээж авах гэсэн үг. Би бол одоо энэ дээр бол ерөөсөн нэг тэгээ тоодохгүй шүү дээ. Яг ингээ одоо цагаараа л одоо надад бэрхшээл ирэхийн тулд би айцсан ингээ хүлээгээ байж энэ төр гэл тэ тэгэхгүй шүү дээ. Угаасаа тэгэл амьдрал юм чинь бүх зүйл мэдээж гоё дардан байлгаж аз жаргалтай байхын тулд зурна. Бүтээн. Тэгээд бидний амнаас ямар үг гарна, бидний үйлдэл юг бүтээн, хүний амьдрал яг тийм л болчихдог. Тэгэхээр аз жаргалыг бид өөрсдөө бүтээдэг. Бүтээл явж байгаа шүү дээ. Миний хувьд бол одоо 6 жилийн өмнө бол би хүүхдэл гаргаж чадах юм биш тий хөрх юмд. Надад энэ хороо дээр өөр хийж чаддаг юм юу ч байхгүй юм байна гэл би үйл асуужсэн байхгүй. Гэтэл одоо тэр цаг үеэтээ өнөөдрөөс ингээд харьцуулахад би маш олон зүйлийг хийж бүтээсэн байна. Тэгэхээр та өнгөрсөнд ч гэсэн маш олон зүйлийг хийж бүтээсэн. Энэ бол таны үнцийг хаадаг шүү дээ. Тэгэхээр айд цаач ч гэсэн та тодорхой хэмжээнд ялцсан л явж байгаа. Бас ингээд ойлгоцсон л явж байгаа юм л. Тэгэхээр айд цаа хүлэн зөвшөөрөх хэрэгтэй, гоё хангаах хэрэгтэй л гэж хэлмээр байна тий. Цухтаах биш. Би хөд хийдэг айдснаас энэ болгон ингээд өчвэ гэдэг айдс. Бүр ингээд амар бичдэг. Эцдэг тий. Уянгаа бол бүр амар гоё тод шиг байлаа. Надад бол энэ айдс байсан. Тэгээ би тэрийг өнгөрсөн жилээ дөө 30-нд нэг англи хэл дээр нэг видео үзээд ийм юм биш гэ бодод тэрнээс хойш нэг хаахаа болцсон. Яг одоо хэд бэлэн үү гээл бас юу ах. Гэхдээ угаасаа хүлэгч юм биш дээ. Тэр нөгөө нэг тэгээ би тэрийг нэг орчуулсангаар аядаад нэг YouTube дээр тавьсан байгаа хүн яагаад ирдэг төртөн одоо хүн болж ирэхэд бол юу даваад яагаад ирдэг вэ гэд тэрийг сан тэр подкастыг үзээд яа тэгээд тайвширсан тэрийг үзэх юм бол манайх үзээрэй. Тэгээд энэ айд чинь бат айгу олон ч явах үү одоо ингээд би ч нөгөө өөрөө одоо сэтгэл зүйч мэрэгчлэр суралцж байгаа штэ. Тэгээд манай одоо багш нар ингэж ярьж байна л да. Энэ нөгөө нэг бүр сэтгэл зүйн шинжилгээ ухаанд ч гэсэн одоо ийм одоо судалгаа ч юм уу одоо юу гэдгийг одоо хүлээн зөвшөөрсөн зүйлүүд байдаг юм байна. Тэр одоо жишээ нь ингээд нөгөө ген буюу тий одоо нэг генетик удамшил гэж маш хүчтэй байгаа. Бидний одоо ингээ үг хэцүү тийшээ ингээл одоо өчнөө одоо ингээл иргэний дайнд, алкоголын дайнд ч юм одоо мэдгүй тэр дээр үеийн байлдан болж исэн тэр цаг үед байлж дайтаж явж исэн хүмүүсийн одоо нэг айц ирч маш нөхөчгүй гэж локомд орол тий ингээ бодлоо. Тэр хүмүүсийн одоо хүртэл нөгөө юу байдаг гинэ. Одоо тэр айц ирч бидний одоо энэ мэдээллийн санд хадгалагдсан. Тэгээ хүн өөрөө ингээд ямар сони юм бэ тий би ч бол гайгүй гэсэн мэтлэн үе яг сонио айц төрөд идэх ингээд хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүчтэй айцуд бол бас яг тийж хадгалагдсан байт юм байлээ гэж намаа бас ярьж илээ. Тэгэхээр бидний нөгөө бүгд хэцүүд бидний одоо энэ гений мэдээлэл төрөгд ч юм бас айгүй чухал юм байлээ. Тэгээ одоо нөгөө бэлэг талаас болохоор үйл үүрэг гээл тий өмнөх насны үйл үүрэг эцэг хүүхдийн маань үйл үүрэг гээл одоо нэг л үйл үүрэг байдаг. Бид нар ч гэсэндээ бас аюул учиртай л байд юм байна дөө гэж ойлгоод явж байна тий. Одоо бүрэн төгсөл бас ингээл одоо хизэж ухаарах байх уу энэ амьдралдаа тий. Суралцаараа байгаад нэг буруу зам руу очих байсараад нэг сүнсээ нэг хөгжүүлж явах нь одоо дараа төрлийн амьдрал бас учир утгатай гэдгийг бас нэг жоон ч гэсэн нэг ойлгочоол тий. Бас ингээл нэг хичээгээл яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр бас нэг дараа төрөлтөө энэ хүмүүний орчлонд ирэх юм уу? Нэг болвол тийшээгээ тэр сайхан оршихуд ночих юм уу гэж одоо ингээл иймэрхүү юм яриад бас л одоо нөгөө ойлгохгүйд нь бол за энэ ч бас юу л яриад энэ даа л гэж бодогдсон тий. Гэтэ ялцчгүй л бас өглийг хүртэл хүлэн зөвшөөрөл ах шүү дээ багаар. Ойлгоол. За. Ийм учиртай. Миний нөгөө нэг айц судлахад айгу андаа айц байсан. Одоо ингээд нөгөө юу яддаг шүү дээ. Багасаа тийм сонь юм айгу хайдаг гэсэн. Тэгээд тэр маань ингээд сэтгэл хөдлөлт оронгот бүр ингээд амар дэврээд. Тэгээд яг ийм айцтай хүмүүс байдаг. Харагдаж байгаа болон нүдэнд харагдаж байгаа юмнаас айж байгаа за окей нүдэнд харагдаад байгаа юм чи айштай тий. Булангаас харанхуй дэмжиж хүн гарч ирээд яачих вэ ч гэдэг юм одоо тий.
Халахын мархууд явангууд ч ингээ айцтай явдаг гэж болсон шүү дээ. Чинь халахдахгүй юм эсвэл тийм айцууд амьд шүү дээ. Айц Тэгээ энийхээ очиг дөнгөж нэг 30 жил болсон шүү дээ. Йоо. тайм. Айгу утсан баггүй. Олж юм зүгээр 5 аюул. жил хэдэн жил болсон юм бэ? Сүүлдээ бүр тэрнээс айгаад айсаргаад айснасаа бүр сүүлдээ цацгаад. Тэгээ за энэний л учрыг олъё. Гэтэ энэ гүрчтэй явахгүй юм байна та. Тэгээд тэгж шийдснээс 2 жилийн дотор болсон. Тэгээд тэрийгэ давтсан чинь одоос нэг нап юм ярихтайгаа тийм байд юм а ч тийм ярихтаа. За тэгээ миний хувьд одоо чи ингэ сая ярьсан шүү дээ. Өөхтэй судмын хэлсэн тий. Генийн түвшинд дамжиж өгдөг. За бидний өнгөрсөн амьдралын бидний сүнс болсны ганцхан удаа төрөөгүй маш олон зүйлсийг хацаа туршлагатай сүнсний болсон байгаа. Тэгээ ялангуяа ингээ уянгаа шиг ийм ажил гэдэг чинь өмнөх төрөл мөртөө болохоор бас ийм хөт төрлийн юм хийж исэн мэдлэлтэй туршлагатай юм байгаа байхгүй. Түнсээ байхгүй. Тэгэхээр та тухай судалж ирснээс хойш би энэ талаар ерөнхийдөө юм яагаад би бол тэг тасаа аюу тийм спешиал юм юбиг нээж өгсөн гэх юм уу. Тэрнээс өмнө би бас юм өмнө учир мэдтгүү сайхан гар ирсэн юм аа. Одоо яг тэр чинь ингээд яалтчгүй тэгээ байгаа юм чинь. Тэгээ тэр чинь нөгөө статистикээр авчихсан баталгаатай. Ийм юм гэсэн байдаг, тэгсэн байдаг гэд баталгаатай гэж ярих юм бас зүүн юм статистик мэдээллийг базж авч хийсэн зүйл болохоор. Тэгээ хүнийг ойлгоход айгүй нөхөн болсон юу ямар учраас болоод байгааг ойлгодог болсон. Дүмиг арай урт нь ингээд нэг амар явцсан эготой нүдээр харагдсан баг. Чи одоо бас тэрийг ингээд айгүй өргөн хүрээнд харах гал хичээгээс ойлгоод хичээдэг болсон байна. За тэгээ түрүүн бас нөгөө одон цухраа ярьжсэн шүү дээ. Одон цухраа би 2016 15 онд лүүдээ нэг шиг юу хэлж хэлсэн. Тэгээд тооцоолс нь аюу төвөгтэй болохоор тэгээ болцсоохгүй. Шинэ яг ингэсэн тэд байраа зарнасан дөө. Гээд одоо байраа зардаг ч юм уу энэ гэж бодол явжсэн чи яг тоон цусгаагаар байраа зардаг үеийн тагцсан байгаа байхгүй юу? Тэгээд би нэрээ би яг ингэсэн байх заримдаа яг тийм юм болоод эхлэн гоцаа нөгөө үеийн тагцчтэй ч гэдэг юм. Тэгээд одоо онцгой бас өмнө дэвтэй яг л энийг ингээл яа босч байгаа үйл явдлуудыг болсон үйл явдал. Юусэн. Харин тэр хүний нөгөө төрсөн гаригийн өдөр надад их гоё санагдтiin. Тэгээд би бас өөрийгөө л тэгж ботсон. Энэ зөв миний л одоо мэдрэмжээрээ тайлсан зүйл гэх юм. Тэгээд нөгөө 7 сарын яг 7 төрсөн байхгүй би өөрөө. Тэгээд нөгөө 7 ч өөр их сүнслэг тоо тэг үгдийн тийм нөгөө 6 зурдаг хүмүүс чинь мэддэг шүү дээ. Цаанаас одоо ийм сүнслэг гэж их сонсч ирсэн. Тэгээд 7 сарын 7-нд төрсөн. Тэгээ манай аав миний төрсний гिचлийг очиж авахта 7 сарын 6 гэд бичүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор эхэндээ ингээл аав эндээ ямар ч гоё өдөр 7-7-гийн гоё өдөр төрж ах чинь аав одоо төрсний гिचлийг авахта 6 гэд бичүүлчих ингээл аавд аягүй тэгж хэлдэг байсан. Тэгээ сүүлд яг уу би бодож суусан л надад яг ч ингэ санагдсан байхгүй юу. Би ч одоо өөрөө ингээд уянга арга амьдрал дээр уянга тий бэлэг талдаа усаа одоо хөөр болчиход байгаа шүү дээ. Тэгмүүд энэ миний аав яагаад тэр төрсний гिचлийг очиод 6 гэж бичүүлээд авсан ч надад нэг юм учиртай санагдаж байгаа байхгүй. Тэгээд аргын амьдрал дээр буюу одоо уянгагийн махан биений тий одоо энэ махан бие оршиж байгаа энэ бүсгүйгийн одоо төрс өдөр бол 7 сарын 6-наараа болдог байхгүй. Нам хүүхэд байхаас 6-наар ингээд миний төрс өдөр бичвэр яагаад авах. Гэтэл усан од гэдэг нэг одоо бэлэг талаас ирсэн нэг юм гоё алдар нэртэй нэг юм гоё юм байгаад байна шүү дээ. Тэгээ тэгвэл усан одын төрс өдөр 7 сарын 7 юм байна шүү дээ гэж би одоо өөрөө дотроо тэгж гоё тайлсан. Тэгээд энэ нь бол бас үнэн байх гэж би боддог. Яад ч юм дотор яг тэгээд тэгэхээр ийм хоёр оршихуй байгаад байгаа. Нэг нь усаад нэг нь уянга, нэг нь бэлэг тал хариуцсан нөгөөдүүдийн одоо айлдваршуулаг бичвэршүүлгийг одоо буулгах үүрэг даалгавартай. Тийм одоо дээд сүнслэг ертөнцид усаад гэдэг охин юм байна л да гэдэг өөрийгөө би бодод байгаа байхгүй юу. Тэгээд арга талдаа бол уянга болохоор миний төрс өдөр хүртэл хоёр байх нь учиртай байжээ гэл. Ингээл одоо өөрийгөө тайлал явна да. Тэгээд зарим хүмүүст бас чи би бүр бас яг тийм адилхан байхгүй. Тэгэхэд наадах чи нэгдүгээр би олгоо дотор ингэж боддог байхгүй. Яг хүмүүс чамайг 7-6 хүн гэж
атгаарч яадаг байхгүй. Чи нөгөө нэг модель хийжсэн мөн өөрөө гоо сайхан байх дуртай. Өөрөө айгуу гоё юм хитээлэг. Тэг гэрийн ингээд аяд тав тухыг амар хөсдөг. Хажуудлага хүмүүсийг ингээд айгуу гоё юм хитээ найртай. Гэр орон чимгэн тухтай. Юм гоё юм байх. За гоёмсэг юм. Тийм юм багахгүй. Mesela 6-ын тооч өөрөө тийм тоо. 7-ын тооч өөрөө сүнслэг тоо байхгүй. Одоо дугаас сүнслэг тоо. Сүнслэг багш нь ч тоо. Тэгэхээр тэр 7-нд байсан юм 6-нд болгосон гэдэг чи өөрөө бас яг үүсчихтэй. Чи хүмүүст яг тэгж харагддаг. Гэтэ чиний дотор болохоор 7 2 шиг 7 дунд. Чи 6-ндаач байсан, 7-ндаач байсан. Одоо 6 ч ингээ хүмүүс ингээ маск шиг хүмүүс чамд гаднаас чи тэгж авч. Тэгээ би тэрийг ойлгохдоо хэлэх хэрэгцээтэй байсан юм гэж бод. Энэ нөгөө нэг хувь тавилан гэдэг юм дээр чинь хизээч одоо буруу зүйл гэдэг юм ерөөсө болдгоо байхгүй. Яг л болох ёстой юм ингээ шат дарааллаа босоод явж идэг. Бид нар тэрэнд яг нөлөөлөх үнэхээр чадвартай. Бид нар шийдвэр гаргаснараа бид нар тэрийг нөлөөлж идэг. Одоо тий ийм өргөн зам байлаа гэд баруун талаар нь явах юм зүүн талаар нь явах юм голоо нөхөр. Эдийг бид нар шийдэж идэг. Гэхдээ яг нэг ийм өргөн зам бол байдаг. Тэн дотор бид нар тэг ингээд одоо ингээд салбиж явах юм уу чигээрээ явах юм гэдэг юм. Энэ бол боломжтой. Тэг ингээд тоонцоо сурснаас хойш нэг иймэрхүү юм айгу илүү ингээд ойлгодог арай илүү нэг учиртай болсон гэх юм. Тийм юм байдаг. Тийм юм болох байсан учраас болсон. Хоёр шиг 7-тай гэдэг чи өөөсөө сүнслэг байх юм аргагүй. Сүнслэг юм сонирхдаг байх юм аргагүй. Тэгээ багасаа тийм ингээд нэг юм нууцлаг ичид юм шиг тийм хөө юмд айгуу сонирхдаг. Өөрөө ингээд чи түрүү ярьчихсан шүү дээ. Би юм аяг уншиж судалдаг. Тэгээ юм ингээд айгуу уншиж судалдаг. Судалсан юмаа бүр ингээд нөгөө бүр их төгсгөл хүртэл судалж тэгжиж тэрнээ юм сэтгэл гардаг. Тэгээд тэрийг ингээд судлаад дуусчаараа за энд яг ийм учиртай болоод ингэсэн байна гэж ойлгож таваад тэгээд яг тэрийг одоо боллоо гэж үзэхээрээ тэгээд болсон гэж байна. Тэ? Ийм хүү зааж дүүрчдэг байхгүй юу? Нөгөө үзэж судалж байгаа юмаа бүр ингээд уншиж судлаад дүүргээд тийм одоо дахиж эргэж буцхааргүй ингээд ойлгочдөг гэх юм гоё мэдрэмж авчдаг байхгүй. Гэхдээ одоо юу гэдэг нь залхаал байлна гэж байхгүй. Залхаал гоё дүүргээл ав биш үү те өөрийгөө. За тэгээд гоё юм те өнөөдөр ингээд гоё ярилцсан чинь тэр нөгөө ярьж байгаа хэрэгцээ гэдэг маань айгуу чухал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол хоорондоо ярилцж л баймаар л юм. Гэхдээ заримдаа үнэхээр ятардаг шүү дээ. Миний ажил бол одоо өдөржингөө л ярьж шүү дээ. Би ч одоо нэг хүнтэй доотлол нь за хамгийн багадаа л цаг. За тэгэл ер нь тэгэл 2-3 бичвэртэй ах юм бол тэгэл 2-3 цаг ярина да. Бичнэ бүх юм одоо гараар бичнэ. Гэтэ энэ ажил яад гэвэл нөгөө энэ нь одоо махан биендээ хийх ёстой миний үйл учраас хизэж ядардаггүй. Улам их гоё ирч хүч сэрэгдэг гэх юм уу тий. Дуртай зүйлээ яг сүнснийхаа ажлыг хийж авч. Маш гоё хийштэй дараа ингээд юм аз жаргалтай дүүрэн болоод тий. Аз жаргалтай. Ядарсан ч гэсэн ингээд юм гоё жаа тарай. Атгаас нэг мишэл төрөд. Яг үнэ тий. Үнэхээр гоё нэг юм чадсан. Одоо чинь миний бодлоор бас гоё нэг хүч авч байгаа байхгүй тий. Хүн чинь ингээд нөгөө нэг төвшин ахиж шүү дээ. Дандаа ингээд нэг газараа байгаад нэгж байхгүй шүү дээ. Байгаль өөрчлөлт. Тийм байна. Түрүүн нэрээ нэг удмын юм дээр би нэг гэжсэн. Одоо би ингээд яг бодоод сахгүй яагаад тийм хайцтай тий. Тэгэнгუთ чинь уртны одоо миний төрөл авсан төрлөөс ирсэн айдас байна. Дээр нь манай удмын айдасуд байна тий. Яг ингээд нэг өдөр бодоод суусан чинь манайхан ч манай хоёр талын өвөө эмээн гэсэн надад хэлмэтчихсэн хүмүүс үүдэг. Тэгэхээр хэлмэтчихсэн хүмүүс чинь чичээл амдүлтий си парламенттай хүмүүс ч байгаа байхгүй. Ингээд доошоо ингээд чи явж штэ. Тэгэхээр тэр айдсуудаас нэмж чинь тэр парламент бидэрт ингээд байж тэрийг өөрөө бяцлалаар ингээд тий гоё анзаарах хэрэгтэй байхгүй. Бас бяцлал хийж явах та. Үнэхээр одоо тий ингээд өвгд хэцүүд маань тухайн цаг үед маш хайцтай хүмүүс байсан тий. Яаж айж яг ямар нөхцөл байдал байсныг бас мэдэрхийг хэрэгтэй.
төвлөрч байгаа. Энэ айцаас надад байна уу гэдгийг хоёроос асуух хэрэгтэй. Байвал би яг хизээ хамгийн анхныг мэдэрсэн юм болоо. Надад ийм айц байна уу гэл. За тэгэхэр чин тэгэл урдаас ч харуулна да. Гайл гой төсөөлөрч явуулаа. Гоё штэ тий. Би бас сүүлийн үед бяцлалд их дуртай болоод байгаа юм. Төвлөрч суух бас их гоё дуртай болоод байгаа. Одоо л нэг цаг нь ирж байгаа шиг байна тий. Ингээ төвлөрөхөөр ингээл хамарч хөдөлмөр санагдаад энд ч ингээл нэг юм бодоол ингээл те тэнд ч нэг юм ингээл нүдэ онгойлгож хараад ер нь тэгээд идэх юм шүү дээ. Одоо сүүлийн үед ер нь их гоё төвлөрөөд сухаар улам илүү гоё холбогдоод байгаа байхгүй өгдүүдтэйгээ бүр ингээ гоё. Ямар санда би хэлсэн шүү дээ нэг пост оруулсан тий. Би өгд хэцүүдийгээ хүссэн байхгүй. Би та нарыг харахыг хүсэж байна. Би бүр ингээ хүн харж байгаа юм шиг хармаар байна. Та нарыг хийм би. Яг бол миний дотор ресерчний хүн байхгүй тийм маш олон одоо юм дуу хоолой байдаг тийм. Надад харагтаач гэх. Би нөгөө нэг бүр одоо анх суралцж байхдаа нэг Beverly дээр цэрмэгшин нөгөө нууц цэцэрлэгийн бэлтгэлийг хийж байхдаа 21 дахь хоногийн бэлтгэлтэн дээр би яг нэг юм цэнхэр дэлтэ өгөөнийг л харж ирсэн байхгүй. Болор гүрэн дээр. Тэгээ би тэр өгнийгөө өөрийнхөө одоо юм бичвэршүүлэг бичдэг дамжиг зарнаа гэж угаасаа боддог. Тэгээ болор хатан гээд бас их гоё нэг хатныг харж ирсэн. За тэгээд би яг тэр шиг хармаар байгаа байхгүй юу? Цэнхэр дэлтэй юм уу? Ногоон дэлтэй юм уу? Сахалтай юм уу? Тэ? Гоё малгайтай юм уу гэл. Тэгэл ингээл хармаар байна гэл ингээд хэлсэн чи өгдөд хэлж байгаа. За чи хажуудаа жирж байгаа шуудын жирийг сонсож байна уу? Чи мандаж байгаа нарыг харддаг уу? Гэлтэй өгдөд тий. Тэнд бит байна. Одоо чиний хажууд уурж байгаа шуу энд бит байна. Энэ цэцэг урмалд бит байна гэл миний өгд хэцүү чи хаа сайгүй ингээд тэр хайрыг ирчимж байна. Хаана л бол хаана л орчдөг надад. Тэгэл би бүр юу гээ тий хүцүүлч хайр шүү дээ гэдгийг ингээд бүрэн дүүрэг ойлгоно гэдэг шиг нэрт штэ гэл. Маш гоё л доо тэгээд үнэхээр маш их зүйлийг хэлдэг. Буруу гიშг гэл буруу ингээд явах гад ирэхээр хүртэл анхааруулдаг. За бусдаас өөрийгөө илүү гэж бодоол тий. Одоо ингээд эго мего хөдлөх тийм үед хүртэл зөв яв. Ерөөсөө л зөв яв. Зөвлөн яв. Өөрийгөө л анзаар, өөрийгөө чимээл дандаа л тэгж гоё хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр өөгд эцүүд гэдэг бол нэр үнэхээр хармаар идэм аа. Ингээд хэвээр гар хөлнөөс нь дайраад тий. Уулзаад, уучраад яг мэдээж байдаг л да. Ингээд бичгэд болвол ингээл одоо надад бол хэлж байгаа байхгүй маш олон ингээ өөрсдөө бүгдээрээ танилцуулсан. Ямар үүрэгтэйгээ ирснээ ч хэлцдэг. Тэг би тэр хүмүүсийнхаа ингээд гоё нэг ирнэ ингээд одоо нэг болдог бол уулзмаар байгаа байхгүй тий. Тэгээ миний одоо энэ бусдын тухай шүлгэлж бичиж байгаа энэ чадвар ч гэсэндээ нөгөө одоо өв тэгч байгаад байгаа байхгүй би өөрөө. Тэгээ энэ маань яаж та ингэж бичдэг юм бэ хүмүүс гайхдаг байхгүй. Би зүгээр л нэрийг аваад тэгээд тэр хүний амьдралыг биччихдэг тий. Ингээд тэр хүмүүс тэр бичвэрийг уншаал маш ухаарлал авдаг. Тэгээд урам зориг сэргдэг, ангаалт өгдөг. Бас үнэхээр гоё ангаалт өгдөг. Тэгээд сургалтанд суугаад байж хата гинт одоо ингээд цаанаасаа даалгавартай л гэдэг юм шиг байна. Тэ ингээд нөгөө жаргах шигаа бичсэн штэ. Би чи ингээд маш олон хүмүүстэй зүүм уулзалт хийж байгааг хараад гинт ингээд би өрөвдөж байгаа байхгүй жаргах шиг. Энэ хүн тий 300 400 төгрөг хүмүүсийг ингэ сэрэх гэл ямар их агуу сэтгэл хайр вэ гэл яг анх суралцсан сууж байгаа өдөр. Тэгэл бас шүлглээл бичнэ. Тэнгууд нөгөө багш маань холбогдоод их ховор чадвар шүү гэл ингээл зөндөө олон гой багш нар маань хэлчихсэн. Тэгээд энэ болгонд нь л нэрээ тим юм байна гэдэг нөгөө үн цэнийг ойлгоод улам л одоо суралцаад ирэхээр хүн чинь улам л өөр дээрээ төвтэй болоод ирэхээр сайхан суугаал ирт юм байна. Нөгөө морь сайхан нөгөө хойшоо сууна гэдэг шиг тэгээ суугаал ер нь өөрийгөө л анзаараал тий. Тэгээ манай Beverly агш маач гэсэн их гоё хэлдэг. Тий одоо өөрийгөө л анзаа. Чинтэй өөрийн чинь одоо хүүхд хэцүүд бол маш сайн чиглүүлдэг шүү гэж. Яг ийм өгнүүдийг сонсох маш гоё байдаг. Тэгэхээр дандаа нэг бусдаас ирэлхийлэл яваад байх чинь бас тийм дуусах цаг хугацаа байд юм байна. Хүн өөрийгөө л ухаал. Одоо би бол өгдүүдтэй л харилцдаг л да. Өгдүүд минь надад ямар юу хэлэх гээд юм гэдгийг өөрөөсөө л илүү одоо мэдлэгийг авахыг хичээж. Буруу явна гэдэг нь одоо юу гэдэг үйлдэлээр биш штэ. Бодол буруу байна уу? Тэ? Сэтгэл буруу байна уу? Гэл ажиглана штэ. Тэгэхээр өөрсөн сэтгэл энэ бодол гэдэг зүйл чинь л хүнийг ер нь их
төөрөгдөлд оруулж идэг зүйл байна. Тэгээд их залхуур шүү дээ. Одоо хүмүүс залхуурдаг л хэлгүй. Миний хувьд бол заримдаа юу ч юмэргүй санагддаг. Тэгээд тэр үед нь их бохимддог байсан. Өмнө нь бол ёо яачваа. Бараг хинтээ уулзаал энерги унчваа. Хаанаас болчваа гэл те. Одоо түрүүний ингээд гарсан одоо тэднэр дээр уулзаад ихчүү гэл ингээд гаднаас юм байгаад байдаг те. Гэтэл тэр нөгөө энерги унах таа болно ш. Чи цаанаас амармаар шүү дээ. Тэр амрах цаг хугацааг хүүхд эцүүд маань өгч штэ угаасаа. Тэгээ заримдаа бол маш их бичвэрлэхтэй, тий үйлэхтэй. За тэрний дараа бүр ингэ сайхан хоосон үйл байхгүй. Энэ цаг хугацааг ч гэсэн хүүхдээс сайхан амар өөрийгөө сэргээ цас төндөө яв. Уулын усны эрчим ав гэх дандаа дотроос нөө тийм нэг дуу хоолойнод гарч ирдэг. Тэр үед нь яг л юу ч санаа зовхгүй. Яач ба нэг хүндээ бичвэрийг хүргэчихсэн. Яагаад хүн орж ирэхгүй байна ч гэж бодохгүй штэ. Яг өөрийгөө бэлдээл сайхан амраал тий ингээл хүүхдүүдтэйгээ гэр бүлтэй газар жаргалтай цагийг өнгөрөөгөөд нөгөө тэнцвэр явагдчих ш тэнд чам хит их сүнслэг таалаа бариалаа ажиглчихгоот ядарч ш яг үндэ энэ махан би чинь тэгмүүд нөгөө амрах тэр сайхан зав чөлөөг нь өгдөм болов гэж би боддог байхгүй. Тэгэл яг амраал нэг гоё тий нэг ухаан санаагаа цэгцлээл нэг хүч чадал ингээл махан би хүртэл гоё сэргээл юу ч бодохгүй гоё тасгал хөдөлгөөний хийж ямар сайхан гэж бодож чинь гадаа алхах чинь тий. Тэгээ ингээд нэг сэргээд ирэнгууд л за цаг чинь босноо гэсэн шиг л дандаа ингээл дараагийн цаг удах гэлээ араас орж ирдэг. Тэгээ энийг хүртэл ингээ хүлэн зөвшөөрсөн. За одоо амрах хэвээр. Одоо үйл аримтай байсан. Одоо миний амрах цаг хугацаа болж байгаа. Амрандаа гэж хүлээгээл яж байгаа байхгүй. Тэгээ өвдөд хизээ амралт өгөх гэж байна гэл. Энд чинь дээр өөрийнхөө өмнө хамттай ойртож чинь гэсэн. Өөрийгөө ойлгож чинь л гэж би ойлгож авдаг шин. Амьдлалт би чиний яг амьдлалт болчиход цаанаасаа болоод байгаа зүйлүүдийг зүгээр хүлэн зөвшөөрөөд тэнтэй нийтч амьдрах мэнс гэж би ойлголоо. Яг надад одоо чиний яриад байгаа асуудал ч бас яг байдаг хгүй. Өнөөдөр ингэж юу ч хийсэгүй юм биш зүгээр өнгөрчих юм. Би ч сүүлийн нэг сар гэртээ өвчтэй байгаа. Яг өвчигдөр би юм зээх. Сүүлийн нэг сар чи юу хийсэн? Юу ч хийгээгүй. Тэгээд авч ийна өөрийг. Тэгээд тэр тухай бодхоо биш ч гэдэм юм хөө. Яг тэгээд дэсэн зүгээр зөвшөөрөх юм байна. Яг ингэ бодчихсон харьцсан юм. Тийм шүү дээ. Нөгөө бүх зүйлийг нөгөө нэг эдгэрэлж те нөгөө хүлээн зөвшөөрөхөөс ихтэй гэдэг. Тэмцэлтэй л байвал угаасаа юу яахгүй эдгэрэхгүй шүү дээ. Яагаад гэвэл нөгөө асуулт чинь байгаа л. Тэгэхээр нөгөө хүлээн зөвшөөрөөл одоо энэ санал дээр нэг сайхан суугаавал те ямар сандаа нөгөө багш нараа инээлгдэг баг. Ингэж эргэлдээл сайхан юм бодоол те баг ингээд гар хөлөөрөө ордоо сууж ин дөө гэл тэгэхээр нөгөө хэд чинь бүр ингээд үннээс ингээд те маш ингээд инээдэг. Эн чинь үнэн шүү дээ. Тэгэхээр зүгээр байж байгаа хүртэл хүлээн зөвшөөрөл байна. Чи амралт өгч шүү дээ. Шуугаас хүүхдээцүүдээс чи үрээ амраач. Тэр цаг хугацааг харин сайхан өөртөө зориулаад амраа, дэлгүүрээсээд станоор гэр бүлийнхэн та сайхан зугаалмаар байвал зугаалаад, найз нөхдийнхөөроо зочлоод тий. Альсвал одоо өөрөө гоё явж үзэх газар байвал тэрийнхээ гэс үзээд өөрийнх нь арга талын дээр энэ амьдарч шít бид нар ч бас айл ээж хүн энэ орон гэрнт чинь бас амжуулах зүйл байна тийм үү худалдаа авалт хийх юмнууд байна энэ минийгаа сайхан амжуулаад ингээд сайхан явж байгаа. Тэгэхгүй ингээл яана одоо хүмүүс яач яага бичвэр орж ирэхгүй байна хүмүүс яага бичүүлэхгүй байна гэдэг л одоо ингээл өөрөө л зовно шүү дээ. Тэгэл одоо нэг юм хийх гээл нөө бичвэрээ түгэх гээл одоо нэг буруу яриад зүг яриад бичүүлээрэ эрен бичвэрээ бичүүлээрэ гэл одоо ингэх гэж яах юм одоо яах гэж яах нөгөө нэг ингээл те нөгөө маск зүг хэлж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэр байгаараа л тэртээ тэрийг өгдөө дээрээс зам мөр тэгшлэл явж байгаа учраас энд л гоё өөрийнхөө махан бие энэ дотоод оршихуй сүнсэн бие дээр гоё эрүүл саруул ингээл гоё байлгаж хахад л тэр бүх зүйл болох цагтаа л болох болов гэж би бол ойлгодог тийм. Тэгэхээр нэг яарал ирээдүйд оршоол өнгөрсөн рүү яваа. Сүүлийн үед одоо бүр одоо цагийн гайхамшиг гэдэг бүр зүрхэндээ ингээд маш гоё ойлгоцсон учраас яг одоо цагаар амьдрын тий. Жохоо ингээд янз янзын бодогдоход л хүүе. Одоо охтууд маань хүртэл тэгж шүү дээ. Ээж минь одоо цагаар амьдраарэ гээл тий. Нөгөө хэд чинь ингээл Монгол зонгол явуулах гал чи тийм авсан юм авсан юм уу гэл тэгэхээр авцаа ээж минь одоо цагаар амьдраа гэл хүүхдүүд хүртэл ингээд сургал эхэлж байгаа хажуунаас тий. Өөрөө тий амнасаа тийм үеийг маш их гаргадаг үед заримдаа төрөлцсөн л явж гэр дотор тий. Тэнгууд цаанаас нь хүүхдүүд чиглүүлэл өгч жишээ нэ. Ингээл би энэс гой суралцаад. Тэгэл явж идэм да. Тэгдэг шүү. Ээж та тэгээд идэв штэ. Үнэ тэгээд чиглэлт өгөөд. Өөрөө тийм биш тий. Одоо манай хүүхдүүд тэгэл намайг бас гэртээ хитрхийх ингээл сайхан ээж надаас хамарч гэдэг хар. Ээж яагаад тасахтай ихгүй байна? Ээж яагаад гарч алахгүй байна? Гэл ингээл нөхдөд чинь том болцоо өгч чинь. Тэгэхээр ингээл бас яг
За одоо нэрээ маргааш салахыг даа гэл те. Арай л нэг олон хоног хэвтсэн байхгүй. 3 4 хоног сайхан юу ч бодохгүй. Тэгэл нөө хүүхдүүд чи яг дотоод санаалаа. Тэгээд нөө нэг санаал өгөөд шүү дээ. Хин нэгнэр дамжуулаад те. Хөөе, уянга минь босоод минь арай л хэвтэл юм шиг. Чамаг одоо ингэж хэвтгээгүй. Тэр дасгал хөдөлгөөнөө яагаад хийхгүй байна? Нөгөө агаар салхандаа яагаад гарахгүй байна? Өөрийгөө яагаад анзаарахгүй байна гэдэг тэр л зүйлийг бас хэлүүлээд юм л гэж. Одоо тайлал гэдэг чинь аягүй чухал байхгүй юу? Тайлал. Тэгэхгүй бид нар ингээд өөрт мэдэрч байгаа мэдрэмжүүдээ бас ингээд буруу тайлаад байх юм бол тэгэл буцаал ингээд төрөгдөлд орол. Буцаал. Тэр нь тайлал аюуртай гой зүг хийх хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмжинд итгэх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө л одоо мэдрэмжээ л аюулсан дагах хэрэгтэй л гэж анхнаасаа суралцсан багш нараасаа тэгээд яг тэр замаараа л явж байгаа. Тэгээд тэр нь онжил дагуул явчихтыг гоё. Одоо тайлал хийхдээ тий яа гэсэн үг бод. За одоо жишээ нь би одоо жишээ нь ингээд чи одоо юу гэдгийг те ингээд зүүн уулзалт хийлээ гэж бод. Хий нэгэнтэй тийм үү. Тэнгуут тэр зүүн уулзалт чамд ингээд хизэж мэдрэгдэж байгаа гоё мэдрэмжийг өгч болно ш тас ингээл тий. Тэнгуут чи тэр зүүн уулзалтнаас ингээд бодоодсэн чинь аягүй ухаал ингээд авцсан байна шүү дээ. Тэнгууд тэнд бас нэг таагүй үйл явдал болж байна шүү дээ. Тэнгууд чи тэрийг ингээд энэ яг надад юу ойлгох гэдэг нэг чи өөрөө л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингээд яг тэр хүн дээр ингээд акцент өгвөл нүэг оч хөдлөд авах шүү. Яач вэ? Би яг юу одоо буруу асууч юу гэдэг ч юм уу те. Одоо таагүй юм бол зүү юм бол өстой гоё яасан те. Гэл нэг дотор чинь гоё мэдрэмж тийш өстой гоё яасан те гэх юм те. Чист нэрээ сайн байсан шүү гэл. Тэгэл тэнгууд одоо жишээ нь одоо ингээл амуур тий ингээл би одоо амуур ургүй штэ тэгвэл сүлд амуур болчих жоохгүй тэгээ нөхөр энийг ав гэдээ авахулчих жоохгүй аваач наад мүзэл явж исэн тэгээд худалдаан дээр явжсэн тэнгууд би энэ амуураар одоо яах вэ гэл тий надаас айгу хол зээл санагдаж байгаа байхгүй би одоо ямар одоо ингээ би нөгөө бас ингэж бодож штэ нөгөө амуур татхаар ингээл бараг бөө болчихно гэж бодоод байхгүй өөрийгөө одоо хүмүүс намайг бөө гэж бодчихно гэл тий нөгөө эго яваад штэ би энэ амаа ураар яах юм бэ арай гэлтгсэн чинь зүгээрээ миньяар авчих гээд. Тэгээ би гэртээ ирснийхаа дараа амаа ураа барайл би оролдож үзээл. Тэнгууд аягүй сонин тэр дотоод дуу хоолойнд л тийм чадвар биш. Тэнгууд хүмүүс намайг чи амаа ураа зааж өгөөрэй яаж тоглож сурснаа гэж тэгж байгаа байхгүй юу. Тэнгууд надад хинч зааж өгөхгүй. Би энэ амаа урыг барайл өөрөө ингээл тий. Шууд ингээл ая тоглол хэлчихэж байгаа. Тэгсэн чинь манай ээж бэж хүртэл гайхал. Өө ямар сони юм бэ? Би ч одоо охиныхоо дондон гэл одоо дуурах юм багс чи миний охин ч шууд ингээд үлэмжийн чанарыг л дараад би ерөөс энэгээр. Үлэмжийн чанар гэл. Тэгэхээр ингээд би бодож байгаа. За энэ бас л нэг чадвар, нэг юм мэдээлэл байна да. Миний сүнсний зүгт тий нэг юм энэ хэрэгцээтэй болол цаг хугацаанд ирж байгаа байхгүй тий. Тэгэл тэрийг хин ингээд над руу явуулж байна. Би өөрөө бол хийж авахгүйсэн шүү дээ. Гэтэл миний нөхөр бас л нэг юм даалгавартай юм байхгүй. Надтай учиртай. Учрах гэж л учирсан. Тэгэхээр миний нөхөр хүртэл миний энэ сүнслэг зам хүртэл тусалж штэ. Тэ? Хэн тусалж байна? Нууд одоо миний жишээ нь одоо хани миний ээж. Би л одоо уянгагийн гоё нүмерэг, тэ? Одоо энэ хуруу гарандаа зүүх. Энэ гоё мэдрэмжтэй энэ гоё эмэг зүйлтнүүдийг над руу ингээл зүгээр л явуулдаг. Би хизээч ээж аль ийм юм явуул гэхгүй. Тэгэхээр тэр ээж маань хүртэл миний энэ сүнслэг зам хүртэл бас холбоотой юм байна. Намайг гоё сайхан байлгах дээр цаанасаа бас л нэг даалгавартай ч юм уу те би тэгж боддгийн би бол тийм. Тэгэхээр нөгөө нэг надад энэ зүйлүүд маань бүгд учир утгатай л ирж байгаа. Тэгэхээр нөгөө тайлал хийгээд байгаа нь нөхөр маань аваад өгсөн байна. Тэгэхээр энэ учиртай зүйл байна. Тэнгууд аваад ая тоглолцлоо нэрээ тийм биш үү? Миний яаж нэг ав гэж хэлвэ. Ямиг юм хүндрүүлж бодохгүй зүгээр илүү өнгөд талаас нь бас л одоо хичээл амарсан болохоор за тэгээд чадан ядан одоо чадан ядан бишээ чадаад сайхан дарыг. За. Би тэг амаа ураараа ингээд их гоё тоолох их дуртай нарлуу хараад яад ч юм гэдэггүй маш гоё. Энд чи өөрөө бас их гоё бэлтгэл болж байгаа байхгүй тий. За тэг бүх энэ подкастыг үзэж байгаа өөрөө өөрийнхөө мөн чанартай тий ойртож яваа бас холбогдсон сайхан гэрлүүдтэй зориулъя. Тэгмээ сарнада олон хүнд одоо гоё гэрэл хийгээд түгээ явж байгаа шүү дээ чимээ. Өнөөдөр бас ингээд сарнаг подкаст нэрхээр хөөе өмнө орцсон мэдтэй дахиад орох юм уу гэд ингээд гайхаад байгаа байхгүй тий. Тэгээд зүгээр штэ гоё ороод ир гэл сайхан ярилцъя гэд. За зарлаа шүү. За.
Тэ одоо нэг бат энэ одоо чиглээ. Угаасаа тийм учраас энэ сайхан яриандаас авах зүйл бас их байгаа гэж бодож байна. Тэгээд та бүхнийхээ цаашдын одоо ажил амжилт хүсье. Өөрөө өөрийнхөө мөн чанартай өргөж хайрхан байгаарай. Өдөр болгон өөрөө өөрийгөө анзаарч өөрөө өөрийнхөө дотоод руу ажиглалт хийж тийм ээ өөртөө үнэнч байхаар хичээлсэн байна. За тэр баярлалаа санаатаа Одоо баярлалаа.